Та яг одоо Panorama подкастыг сонсож байна. Бид гурав Канад, Австрал болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэнгээр та бүхэнтэйгээ уулзаж байна. за ингээд подкаст руу орцгоё. зайсан мэцхан сонсогчдоо радио хөдөлж байгаа шиг хэлсэн. Юу байна да? Өглөө оройны За минь. hello. Өглөө өдөр орой минь. Шөнийн минь данукада. Анда тэгж санагдаад байна шүү. За энэ удаагийнхаа сэдвээр айгуу тийм хэрэгтэй хэрнээ ерөөсө бараг яригддаггүй сэдв ярмаар санагдсан. За тэр нь болохоор мөнгө. Мөнгөний талаар маш их ярих хэрэгтэй бид нэр. Мөнгөнөр тулгуурласан нийгэм дээр ч юм уу тийм амьдарч байгаа учраас мөнгөний талаар маш их ярих хэрэгтэй. Тэгээд тэр дундаа мөнгөний трама буюу одоо тэр ойлгож байгаа шүү дээ. Бүгдээрээ л юм нийгэм янз бүр юмны травматай болчиход байгаа. Тэгээд тэрний талаар би ярмаар санагцсан. Хоёрт шууд мөнгөтэй холбоотой тийм трама гэх юм бодогдсон. Би саяхан энийг юу яасан хгүй юу? Нэг юм дээр анзаараад тэгээд ер нь ярил айгу зүгээр юм шүү гэж бодсон. Мөнгөний трама гэж юу гэж бодогдчихээн тааш. Яг трама гэхэлэр мөнгөгүй болохоос амар айдаг гэж бодогдох юм. Бодож байгаа юм болов уу? Амар мөнгөгүй болчихоо дээ гэхээс амар айгаад байдаг шүү дээ. Тий. Анага юу гэж чинь? Мөнгө мэдтэггүй. Би амар болгоомжгүй орцдог л та. Амар impulsive decision байн гаргадаг. Нэг юм авмаар байвал шууд авдаг. Ерөөсөө нэг тийм амар удаан бодоод боломжтой байвал баг шууд авчдаг. Тинэшгүй л ингээд энэ надад хэрэггүй мэрэггүй гэж нэг бодоод идэггүй. Гэхдээ би нэг хийх юм авдаггүй ч гэж магадгүй л дээ зүгээр. Хувьдаа бол арай дээр болох хэрэгтэй л зүйл л дээ. Харин тийм. Тэгээд хэдүүлээ нөгөө нэг өмнөх ангитаар ирж яхаж үчигсэн. Ерөнхийдөө бол янз бүрийн өөртөө ингээд ийм асуудалтай гэж бодож байгаа юм аа. Яг ямар төрлийн асуудалтай байна гэдгийг self aware буюу одоо өөрийнхөө тухайн юмны талаар мэдрэмжээ таних мэдэрсэн байх юм бол ингээд засахад айгүй амархан болоод идэг гэдэг байгаа шүү дээ. Тэгээд энэ удаагийн одоо trauma гэдэг чинь одоо ямар нэгэн тийм өвчин эмгэг гэсэн л утгатай шүү дээ тий. Тэгээд зөвхөн юм ядуу байх мэхийг тэгдэг юм байна заяа. За ер нь тодорхойлолт нь болохоор мөнгөний энэ trauma гэдэг нь болохоор ямар нэгэн тийм сөрөг тийм санхүүгийн тийм experiences үүссэн янз бүрийн сэтгэл хөдлөлтөй холбоотой эсвэл сэтгэл зүйтэй холбоотой тийм стресс санаа зовнил гэх юм уу тэр хэл юм байна. Ингээд одоо тэр money trauma нь юу л байж болдог цаая. Мөнгөтэй холбоотой одоо чинь юу л байж болдог. Бидний амьдралд нөгөө нэг амар юм айгүй том уран зовоол нь эзэлжил байдаг л байгаа хгүй. Бид нэр ингээл яагаад ажил хийдэг вэ гэхээр мөнгө олохгүй л ихэнх үе нь бол мөнгө олохгүй л те ингээл бизнес хийгээл тэнгуут л бас л ингээл илүү их мөнгө олж сайхан л амьдрах гал гэл ерөнхийдөө ингээл мөнгө дээр л эргэлдээд байгаа юм шиг болоод байгаа хгүй. Тэнгуут яг мөнгөний энэ трама хүн болгонд байгаа заяа. Тэгээд тэрийгэ олж нээх хэрэгтэй гэсэн. За. Тэгээд саяны нөгөө нэг учрлын хэлсэн шиг ер нь бол ингээл одоо мөнгөгүй болчвол аюу хэцүүдэг гээл те ингээл амар тэрнээсээ сандарч мандраал тэгээд байдаг нь зөвхөн нэг төрлийн трама гэж байгаа байхгүй юу. Тэгээ одоо ингээд саяны Анукагийн хэлсэн шиг яг ингээд мөнгөө менежлах те ингээд хитрхи юм аваад ч юм уу эсвэл хитрхи баг юм аваад ч юм уу тиймэрхүү байх чинь хүртэл мөнгөний одоо тэр траманаас үүсэлтэй гэдэг ч аахгүй. Oh my god, би бүр наадхан дээр амар relate гэдэг юм. Би сая юу яасан бохгүй юу? Монгол явах гээд ачаага баглах гэсэн чинь миний бүх нийт хувцас гэвэр амар жоохон заяа. Тэгээд нэг чемдааны талын талд нь шүрхгүй жоо. Тий, учир л ерөөсөө өөртөө мавдаггүй шүү дээ. Тэгээд ингээд
юу яагаад манай нөгөөний хоёр дүү ирсэн байгаа. Тэгэд манай хоёр чинь ингээд сундарны тал дээр надаас илүү ингээд жоохон мэдрэмж зэдрэмжтэй байхгүй юу? Би яг өөрийгөө мэдрэмжтэй мэдрэмжгүй гэж хэлэхэд арай нөгөөний юу юм болоо гэж утсан. Тэгж тодорхойлоход арай буруу юм болоо гэж утсан байхгүй юу? Яагаад л би өөрөө мэдрэмжтэй мэдрэмжгүй эсгээ тодорхойлох хэмжээний их хувцас тай байж юу үзээгүй юм бэлээ. Би Харин баа. Заяо. Тий. Тэгээ бүр ингээд сая ингээд явахтаа ингээд ямар гутал өмсөхөөг харсан чинь надад тийш дээ бүр ингээд илэгдээгүй гутал байхгүй заяо. Би хамгийн сүүлд 3 жилийн өмнө л нэг кет авсан. Тэр нь одоо бүр ингээд өнөө өглөө харсан чинь бас эндээ ингээд зүсэгдсэн чаах шиг бүр яа би бүр хообо бүр яг гуйлах шиг юм авч. Тэрээс өөртөө юм авч чаддгүй тэнийг юм аа. Харин тийм ээ. Тэр драма ч л энэ да тий. Тийм драма заяо гэхгүй тий. Наа чин бас надаа яг байдаг. За тэгээд хүнд бол юм авахаараа ингээд аваад өгчихгөө дийдэг. Яг тэгдэг хараа. Тэгээ өөртөө бол ерөөсөө наадгүй наахаар ингээд би тийм юмгүйч байсан болно. Гэтэ хүнд бол яг тэр юмыг аваад өгчих болно. Хаа. Яа, тэр чинь бас травманы харин тийм шинж байгаа байхгүй юу? Яагаад чи тэгээд энэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгжээж тийм тэгжээж тэрийг одоо бойлуулна гэсэн үг шүү дээ. Өөртөө ч гэсэн юм наадаг л баймаар штэ мөнгө олж байгаа юм. Тэгээ надад нэг асуулт байна. Аха. Би ерөөсөө тойрын мөнгнээс юг трама гэж бодохгүй байгаа байхгүй юу? Амар харин ч мөнгөтэй айгу зөв харилцаад илүү дутуу хэрэггүй зүйлд мөнгө зөнгөөр засуулахгүй байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Аха. Тэнгүүт мөнгөтэй хэрүүл харьцсан гэхээр одоо трамагүй байна гэж ер нь нэг ч хүн байхгүй гээд бүх юм траматай холбож үзэх хэрэгтэй юм уу? Үгүй трама гэдэг үг нь өөрөө ингээд амар юм улиг болцсон юм шиг яригадаад байгаа байхгүй. Тэгтэл яг үүндээ трама гэдэг чинь монголоор одоо юу гэсэн үг юм бэ? Би Google-д итгэл та. Трама шарах, гэмтэл те сэтгэл хөдлөлийн гэмтэл сэтгэлийн шархжуулагдаж байна л та. Сэтгэлийн шарах марах ч юм уу те. Тэгэхээр одоо жишээлбэл бодоод үзье. Саяны учрал битэрийн адилхан байгаа тэрийг би ингэж тайлаад байгаа байхгүй юу? Одоо би өөртөө ингэж юм авахгүй хүнд юм авч өгөөд байх гэхээр одоо миний хувьд болохоор би ингэж мөнгөтэй байж үзээгүй жоохноосоо ингэж надад гарын мөнгөч гэж өгдөггүйсэн заяа. Тэнгүүд би угаасаа өөртөө зарцуулж үзээгүй. Тэгээд ингээ мөнгө олдох юм бол би ингээд ихч нартаа дүүтэй гэд ингээд хуваа гэдэг тиймэрхүү юм сонсоор агаад өөртөө ингээд наахаа болцсон ч юм уу. Нааж угаасаа анханасаа үзээгүй ч юм уу те. Тэгээ тийм behavior зан араншинтэй болгоцсон байгаа байхгүй. Тэр чинь одоо зөвхөн нэг инцидент тохиолдоод би тийм байгаа юм биш л дээ. Зүгээр ингээд хүүхд насныхаасаа эхлээд жоохноосоо ингээд жижигнэр хуралцаар байгаа тийм нэг юм шарах шиг юм үүсцэн. Тэгээ тэрийг л имжлэх хэрэгтэй юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Надад бас нэг бодогдож байгаа юм нь би сая яг ингээд яг наад бодлоо чинь би өчтөрхөн бодсон байхгүй юу? Аха. Нэг ээж аав дээр очихдоо хос очлохгүй шүү дээ. Одоо Монголд нэг тийм бичигдээгүй хууль байдаг да. Эсвэл зөвхөн манай хамаатнууд донд юм мэдэхгүй. No бүгд ер нь бол ойр дотны хамаг хүмүүстэй ингээд нэг гар зайлах юм авч очих хэрэгтэй байдаг. Хэдий олон улсын нэвлээ Канадад сурч байгаа ингээд оюутан байгаа шүү дээ. Оюутан тий ингээд өөрийгөө яая гэж байгаа хүн байж бас давхар гэрээ санаад гэртээ очиж гэхлээр хүн болгон заавал юм авах шаардлагатай болчтой. Яг одоо тэр гар цайлах юмнууд одоо дүүрч тэнгууд би ингээд ээж авдаа бас ингээд хоосон очимооргүй байхгүй сэтгэлийнхаа юунаас болол ингээд ээж авдаа нэг айтах юм аваад очичмаар санагдаад тэнгүүтээ ээж авдаа ингээд юм авах та за энийг бол аав ээж хоёр өөрсдөө ингээд авчна тэгэхээр өөрсдөө авахаасаа гороогоод авч чаддгүй юмыг нь аваад өгчээ гэж бодсон байхгүй юу. Тэгсээ тэндээ сургуулаад ер нь ингээд аав ээж хоёр маань бол яг тэгдэг хүмүүс юм байлээ. Яг ингээд бодоод ахад жоохон байхад өөрсдөө ерөөсөө юу ч авдаггүй. Хоёр хүүхэдтэй юм аваад яваад идэг. Тэнгүүд манай аав болох юм бол өөртөө юм авахаасаа мөнгө харамлаад ээжэд гоё юм аваад өчтдөг ч юм уу. Ээж бас яг адилхан тийм. Надад яах вэ аавдаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү ингээд юу ингээд яг тийм суудсан байд юм болов уу гэж бодсон. Тэрнээс нь болоод ингээд хүмүүст юм авч өгөөд өөртөө ингээд юм наадгүй болцсон юм болов уу гэж би бодсон шүү дээ.
энтэй relate хийх хүмүүс бас байгаа. Амар их их байгаа юм шиг санагдаад. Дахиад асуулт байна. Яагаад тийм байж болохгүй гэж. Окей, болохгүй бол биш шүү дээ. Болохгүй юм байхгүй. Гол нь зүгээр юу байгаа байхгүй юу? Эцсийн эцэст ингээд яг өөрөө би өмсөх бүрэн ингээд цоороогүй гутлгүй байгаа байхгүй юу? Яг өнөөдрийн бодит байдал дээр. Тэгээ би өөртөө гутал авахаасаа бүр ингээд тийм өөртөө гутал авъя гэхэлэр би буруу юм хийж байгаа юм шиг мэдрэмж аваад байгаа байхгүй юу? Би тийм ёсгүй юм шиг мэдэрдэг. За тэгвэл I don't deserve this гэж боддог. Эсрэг хүнийг бодъё л доо. Өөрийгөө аягүй сайн боддог тий. Өөрийнхөө ихлээр хэрэгцээг хангаж ийж бус хүмүүст авмаар байгаа үедээ авч өгдөг. Тийм байл. Тэр нь тэгээ бас травматай гэсэн үг юм уу? Like there is no winning. There is a winning. Одоо сая ингээд эсрэгээр нь бодож үзье гэж тэглээ штэ. За өөрийнхөө эхлээд юмнуудыг авчдаг. Тэгээ үлдсэн мөнгөөр ингээд хүмүүст ингээд юм авч өгчдөг бол тэр чинь бас болж штэ. Тэр чинь шарахтай хүний бол сэтгэлийн тийм мөнгөний шарахтай хүний бол гаргах behavior зан арай шиг биш юм шиг байгаа байхгүй. Одоо ингээд тийм биш амар эрүүл сонсогдож штэ. Одоо яг өөрийгөө болгочоод дараа нь ингээд өөрийгөө дүүргчээд дараа нь илүү гарсныгаа хүмүүс түргэнэ гэдэг бол айгүй зөв сонсогдож байгаа байхгүй. Тийм. Харин тийм. Энэ тал дээр би бүр амар их бодож байгаа заяа. Яг одоо ингээ хүнд юм өгөх гэдэг бол миний хамгийн том асуудал заяа. Би одоо ингээд өөртөө нэг ширхэг юм авахгүй ээжээж ингээл нөхөртөө аав ээжтэй тий би ингээд баг өөрөө ингээд илүү мөнгө миний зардлаас илүү ингээд одоо хадгаламжинд мөнгө байхгүй ахт чинь би кредит картаасаа ингээд зурж тэр хүнд юм авч өгöd байгаа байхгүй юу? Юм авч өгөх ёстой ч юм шиг тий. Тэгэхээр чин өөрөө байхгүй байгаа мөнгийг хүртэл гаргаж өгөх ёстой юм шиг гаргахаар чин тэр чин яалчгүй шарах. Шархнаас гарч байгаа тэр зан аран шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэгээ одоо жишээлбэл ийм бас жишээ байгаа байхгүй. Одоо ингээд нэг одоо хүн ингээд гэр бүлэнд амар тийм мөнгө олохтой айгу хэцүү мөнгө ядууч гэх юм уу те байлаа гэж бодъё л та. Тэгтээ ингээд мөнгөгүй байгаад амар стресстэй заяа. Тийм байгаа хүн бол одоо тэр айлын хүүхэд нь том болоод би хангалттай их мөнгө олсон ч гэсэндээ дахиад мөнгөгүй болчихгүй те. Ингээд ажлаасаа гарчихгүй тийм мөнгө дуусчихгүй гэдэг ингээ байнга юм сэтгэл зовнилтай ингээд байдаг байгаа хгүй би тийм түүхүүд бол миний эргэн тойронд л зөндөө байгаа. Тэгээ тийм байх ёсгүй байхгүй одоо ингээд жоохносоо тийм одоо мөнгө олоход тийм их стресстэй айлд байгаагүй бол мөнгөгүй болол за дараа нь 1 2 хоногийн дараа 3 хоногийн дараа ч юм уу за 2 3 7 хоногийн дараа дахиад ажилд орчих штэ гэд ингээд энгийнээр хүлээж авахар хэмжээний байх гээд байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тэгтэл ингээл яана ажилдаа яж ичл яана би халагдчих үү гэд энэ бас би яг би. Йоо same here girl бас. Би одоо яг сая бодлоо л доо яг чамайг ярьж байхад би яг ойлголоо. Би яг ингээ подкаст бичиж эхлэхээс өмнө Монгол явахаасаа өмнө ингээ амар стресстэй байна гэдгсэн штэ. Аха. Тэр нь яг энтэй маань холбоотой байгаа даахгүй. Би ингээд явахын тулд амар их мөнгө ингээ зарлагдсан. Ерөнхийдөө бол хадгаламжнуудаа бараг л хоосолцсон байна. Тэгээд эргэж ирээд би хэрвээ эргэж ирсэн чинь би гинт ажлаас халагдчих юм бол надад emergency fund-д маань бараг л мөнгө авахгүй болчиход байгаа байхгүй. Тэнгүүд миний ингээд надад ингээд ядаж өөрийгөө тэжээх нэг сарын мөнгө маань байхгүй байгаагээ бодглоор би ингээ байнгын айц дээсэн дөрөв дээр байгаа юм шиг ингээд мэдрэмж аваад байгаа байхгүй юу. Тийм. Оо, өстой амар сэдв шүү бурхан минь гэхгүй. Гэтэ яг хаа зүгээр Анукагийн хэлэх гээд байгаа зүйлийг бол би ойлгож байна. Яг хаа шарах гэж заавал тодорхойлоод тэрийг амар хэцүү юм шиг ягаад заавал байлгах гээд байгаа гэдгийг нь бол ойлгочлаа л да. Тим юмтай одоо жишээ нь. Гэтэ яг хаа үнэхээр зарим зүйлүүд дээр яалтчгүй би ингээд шарахтай юм байна. Эн дээр би эмзэг хүлээгээд аваад байд юм байна. Тэгээд энэ эмзэгийг хүлээгээд авах юм яг мөн үү гэдгийг бас өөрөө сайн амар тодорхойлох мэдэх хэрэгтэй байж ээж тэр санхугаа бас айгу гоё авч аваад байгаа байхгүй гэж би ойлгоо. Би нэг жишээ батсан заяа. Хүүхэд наснда авч исэн надад амар том 2 трама ирсэн. Шарах үедээ мөнгөтэй холбоотой. Гэтэ яалчгүй энэ бол амар том шарах. Яг бусад шарахууд нь гэхээр одоо жишээ нь байнга мөнгөгүй байх маях тэр чинь бол бүр юм хөвшил болсон надад бүр суугдсан. Тэгээ би одоо тэрийг янзлах гад яваад байгаа юм. За яг нэг инцидент буюу одоо яг нэг юм үйл явдал болсон 2 жишээ хэлье заяа. Эхнийх нь
За эхнийх нь болсон чинь би ингээд 9 дугаар ангида анхудаа хүнтэй үерхэж үзлээ. Параллелингийнхаа залуутай бандтай үерхэж үзсэн. Тэгээд анх үерхээл ингээл зүгээр л нэг юм хүүхдийн үерхэл штэ. Тэгээд зүгээр л ингээл орцсондоо болзоол гадуур алхаал тэр чинь өвөл байла. Тэгээд амар тэгээд миний айгүй санаа зовдөг юм байсан юм болохоор хэрвээ бит хоёр ингээд кафенд ороод суувал ч юм уу те янз бүрийн ингээд мөнгөтэй холбоотой юм хийх юм бол надад амар хэцүү байх гэдэг байхгүй юу. Би тэрийг ингээд үрхэж дөнгөж нэг эхний өдөр дээрээ тэрийг бодож байгаа байхгүй юу. Би мөнгө тэгвэл хаанаас олох вэ гэд. Түрүүн хэлсэнчлэн нөгөө манай аав ерөөсөө юм гарын мөнгө гэж өгдөг байсан. Гэр айгүй ойрхон тэгээд хичээл чинь нэг 4-5 цагч үлээ нэг бага ордог штэ. Тэгээд тэр хооронд зүгээр хичээлээ тараа гэртээ ирээд юм байдэ гэдэг тийм юм байдаг гэсэн байхгүй юу. Тэгээ гарын мөнгө гэж авч үзэг болохоор би хаанаас мөнгө болохоо ерөөсөө мэдэхгүй заяа. Тэгэхээр үерхэд эхний өдрөө л би тийм бодож байгаа байхгүй юу. За тэгээд айгүй амжилттай 2-7 хоног үргэсэн. 2-7 хоног үргэлээ заяа. Яг эхний 7 хоногийн дуусаал манай хүн одоо манай тэр найз залуу маань болохоор хоёлаа эх 7-ны хагасаа өдөр кино үзье гэдэг байхгүй юу. Яа. Кино үзье гэл тэгэл би өстө 7 хоног жонго бодоол заяа. Shit одоо яаж мөнгө болох уу? Яг уу эргэтэй л юм чинь манай одоо тэр тухайн найз залуу маань ингээл төлөхөл байсан бахалтай гэл ингээл дотор өөрийгөө бас ингээд тавьшруулах гал одоо тэр төлчих байхаа би мөнгө олохгүй ч гэсэн төлчих байх. Мөнгө хүрээд жирээд за мөнгөө төлөх юм бол би юу яана гэд нэг яг зөв яг гэж бодож байгаа байхгүй юу. Тэгэл би бүр яг ингээд 7 хоног жонго мөнгө олоход уулна үзсэн байхгүй юу. Заас аав ээж юу гэж хотлоо хэлэх үү, юу гэж мөнгө авах уу? Ерөөсө солиушн олтаагүй би мөнгөтэй болчихдоо. Үннээ хэлчих ихээр яг өгөхгүй ч юм шиг. Тийм үннээ хэлчих ихээр угаасаа найз залуутай байж болохгүй юм чинь. Тэг болохгүй гэдэг байсан юм уу бүр яг? Тийм болохгүй. Гэдэгс. Тэр чинь нэлээ одоо бодоход угаасаа нэлээд жоохон байсан. Тэгээд за ямар тааш гэдэг байхгүй. Тэгээд нөгөө кино үзэх өдөр маань ирлээ. Тэгээд манай тэр хүн маань хурж ирээд намайг аваад битээрс та алхаал би автобусны буудлаар сандраал шит одоо яах вэ гэл тэгэл за ямар тач ингээл алхаж явж байгаа л худлаа юм худлаа шалтгаан гаргаал би найзаас очиж ном авмаар байна тэр гэж мэгэл тэгэл найз дээр очиод дахиад нэг цагаа сунгаал ингээл өөрийгөө яагаад байгаа байхгүй юу тэнгүүтлээ эцэстээ яг ингээд тэр найзахаас гарч явж байгаа тэр номоо худлаа хэлээд номоо аваад гарч жагаад за би ер нь үнэхээр чадахгүй байна гэд би ер нь мөнгө олдог байж ижил хүнтэй үерхэх юм байна гэд тэг ингээд уулын тэр хөөхөн үерхэж авч 2-7 хоног үерхэж байгаа үерхлээс ингээд хөтлөө явж агаад за би ер нь чамаас салъя гэд гэтээ хамгийн гол нь би мөнгөгүй болоод тэг ингээд надад мөнгө байхгүй болохоор ингээд салж ийна гэж би хэлж угаасаа чадахгүй байхгүй би амар embarrassed by that байгаа байхгүй юу тэг би зүгээр ингээд хөтлж явж байгаа л яа sorry би өстө чамд сайн болж чадахгүй байна гэж хэлээд яг гарын тавиал тэгэл амар салж байгаа байхгүй юу тийм шалтгаан заяа тэгээд тэр чинь ингээд айгүй сонирн байхгүй 10 жилд хөөхөн гоё үерхэл байж болно их сургуульд гоё хөөхөн үерхэл байж болно би тэднэрийгээ ингээд зөвхөн ингээд мөнгөн дээр ингээд мөнгө олж чадахгүй байгаа юм чинь гэдэг тийм сонин бодлоосоо тий болоод би мөнгө олдог болтлоо хүнтэй үерхэж болохгүй мэн гэд ингээд өөртөө юм сонин юм тавьсан байгаа байхгүй тэгээд тэр бол яалтчгүй сэтгэлийн шарах тэгээ би ингээд ойтон байхдаа бас хүүхдтэй хүмүүстэй ингээд сэтгэлээ нээж чаддгүй тэгээ мөнгнөөс болоод амар сонио тэр чинь бол надад айгүй амар тийм зовиртой л зүйл байгаа юм л да тэгээ би энийг бол яг шарах гэж хэлээ та нар шарах гэж Анука энийг шарах гэж хэлэх үү мөнгөний шарах тийм баха би бас тэгтээ ер нь амар ичих нүргүү ээжээсээ мөнгө авдаг байсан л да. Тэгэхээр ээж тэгээд надад 7 хоногийн 500 төгрөг өгдөг байлоо. Баг ингээд хахад тэгээд дундаа ингээд хахад тэр нэгсээр хагаад намайг их сургуулийн оюутан болтол бас мөнгө өгсөн. Тэгээд би тэр үед ажил дээр хийдэг. Тэгээд
ерөөсөө нэг тийм мэдхгүй одоо ингээл найзуудтайгаа сонсохоор эцэг хийсээ мөнгө зөнгө авахаас амар ичдэг байсан гэдэгж байгаа байхгүй. Би кино үзмээр ч юм уу ямар нэгэн юм хиймээр ах юм бол зүгээр шууд асуугаал авчдаг байсан. Тэгээ тэр нь бас нөгөө нэг намайг яг том хүн болоход амар намайг хоош нь татчихсан юм шиг санагддаг. Одоо бол би жис мөнгө авдаггүй л дээ. Гэхдээ манай нөгөө нэг их сургууль одоо ээж бүх хөтөлбөрийг маань төлөөд бүх юмаа зориулсан байхгүй. Тэгээд одоо ингээд тусдаа гараад Англид одоо бас өөр мөрийгөө болоод ингээд байж байгаа. Тэгээд яг одоо учиртай адилхан ингээд нэг Монгол руу явхад асуудал гарч ирж байгаа байхгүй. Хүмүүс бэлэг авах. Би аль 2 сарын өмнө стресстэй дууссан байхгүй. Хэсэг бүр унтаж чадахгүй ингээд мөнгөө төлөвлөөд адилхан бас тийм байдал орсон л та. Тэгээд багтаа ч гэсэндээ зарим хүн ингээл мөнгөтэй би мөнгөгүй тийм үе гарч ирсэн. Зарим үед найзуудаасаа илүү мөнгөтэй нэг сонио тийм үеч гарч ирсэн. Тэгээд би бас амар ичмэр үйлдэлүүд хийжсэн мөнгөтэй холбоотой одоо ингээл нэг манай нэг донд ангид намайг баг ангид авахад нэг манай нэг доотлын ангийн охин бас дандаа мөнгөтэй явж идэг. Тэ амар сонио тэр охинтой ингээд нийлээд зүгээр ингээд явна штэ. Тэнгүүд ингээд зүгээр юм худалдаж авч өгөөд идэг. Амар гайхдаг гэсэн. Тэгээд тэгсэн чинь манай аав амар гинт гайхаад хин ч амад энийг авч өгсөн гэдгсэн чинь манай тэр нэг найз гэдгсэн чинь энэ охин чинь тэгээд мөнгөө хаанаас авт ингээд тэгж байгаа байхгүй. Тэгсэн чинь би мэдэхгүй заяа. Тэр охин ханаас мөнгө аваад идэв. Би асууж байгаагүй тэгсэн мөртлөөг надаа ингээд тэнэглэн дотор ингээл юмнууд ингээл байн худалдаж авч өгөөл би тэгээд нэг удаа ингээд тэр одоо нэг манай нэг одоо тэр охинтой цуг сурдаг байсан нэг хүүхэд нь болохоор манай ээж аавын найз хүүхэд байсан байхгүй. Тэгс чи би ээжтэй тэр хүүтэн цуг алхаа явж байхдаа тэр охины талаар ингээд нэг өөрөө 4-р анги билүү 3-р анги жоохон хүүхэд байгаа штэ 20-р анги ч үлээ амар жоохон л байсан. Тэгээд тэр амар баян надад дандаа гоё юм авч өгдөг гэд ингээд авчихснаа бодохоор би амар ичдэг заяад. Яагаад ингээд хүнээс ингээд юм ингээд зүгээр ингээм авдаг юм зантай болцсон. Тэгээд тэр хүүхдэд яагаад ингээд юм өгдөг байсан. Тэгээд тэрийг ингээд ярьж аваад ингээд авч жагаад нэг юм бодохгүй тэр үедээ нэг ярьсан юмнасаа ичээд. Тэгээд нэг тийм юм мэдгүй мөнгөтэй холбоотой тийм зөндөөл тийм байна. Тэгээд яг Минагийн гэхдээ ярьсан юм бодсон чинь амар хөрхи өрөвцөлтэй. Эви хүүхдээ бас ингээл хөрхи би одоо ингээд бодож байгаа байхгүй ээж болох хаач ийсэн те найз залуугүй юм гэж. Гэтэ ингээд хүүхдтэй болоод хүүхдтэй ингээд мөнгө зөнгө өхийг л бодно штэ бас нөгөө нэг найзуудын дунд нь бас ганцаарангийн ялгаруулад мөнгөгүй байлгаад байвал бас хэцүү. Гэтэ ингээд хит их мөнгө өгөөд бас өөрийг нэг тэгж их цантай юм болгоод байх явгүй яг ингээд тааруулаад яаж өвтэхнэр ингээд хүүхдтэй мөнгөний өгч явах уу гэд бас бодож л байгаа байхгүй нэг тийм хаа олон юмсан юм. Ямар ч тач Мина шиг байдал ингээд Мина тэр хүүхдтэй ингээд явах тийм байдал амар хөөрхи ингээл амар anxious болсон тэр мэдрэмжийг ингээд бодохоор хэрэг хүүхдтэй ч юм уу болох юм бол тийм байдалд хүүхдээ оруулахгүй дээл гэж бодож байна. Дүүнэраа ч гэсэндээ. Гэтэ яг өмнө чиний хэлсэн шиг яг нөгөө нэг юу биш юм шиг байгаа. Одоо травмагүй байна гэж бол байхгүй юм шиг. Янз бүрийн тийм мөнгөгүйгээ мэдрэх нэг мэдрэмжтэй хизээ нэгэн цагт угаасаа авдаг баха. Жохон бахад угаасаа мөнгөний тийм шиг байхгүй. Аха. Ийм мөнгөний трама гэдэг бол мөнгөгүй зөвхөн мөнгөгүй байхын тийм anxious мэдрэмж биш байхгүй юу. Тэгээ янз бүрийн алчихгүй байх юмсан гэсэн нэг тийм мэдрэмж байгаа тийм. Яа. Негатив мэдрэмж л гэж байгаа юм. Гэхдээ одоо чинь өөр бас нэг жишээ хэлээ заяа. Энэ бол надад тохиолдог үлээ. Гэхдээ яг common байдаг юм гэж бодъё. Одоо ингээд бидний жоохон бахад нөгөө хадгалан зээлийн хошоо зоос банк маг гэдэг юмнууд чинь айгу дампуурч ирсэн шүү дээ. Тийм зоос банк дампуурч ирсэн шүү дээ. Тийм. Тэгэл тэнд чинь нөгөө нэг амар олон хүмүүс
мөнгө одоо алдчихсан. хадгаламжууд нь байгаа. Тэгээд ингээд нүд төрөмхийн зуур ингээд алга болчихж байгаа шүү дээ. Тэр чинь мөнгөтэй хүмүүс нүд төрөмхийн зуур алга болоод тэгэнгүүт одоо тэр алга болсон хүмүүс нь зарим хүмүүс одоо нөгөө травмагаа тий шарахтай болсон гэдгийг мэдхгүй ч юм уу тэрийг эмчилж чадахгүй байгаа хүмүүс нь насаараа тэгээ банкнд юм хадгалж чаддаггүй ч юм уу тий. Ингээд нэг юм сони одоо нэг цааталт нэг юм үлдээдээ штэ сэтгэлд нэг юм суудсан тэгээд тэрийг хийж чадахгүй тийм одоо жишээлбэл бас тохиолдол байгаа хгүй. Тэр чинь зөвхөн мөнгөгүй байхын зовлон энэ төр биш байгаа мөнгөө алдах ч юм уу эсвэл зүгээр гинт бас ингээ баяжих чинь бас шархан цаашаа. Гэхдээ нөгөө том ивенттэй ордог гэд зочрол болох нь шүү дээ тий. Тэгэл одоо тэр мэрийгээ яхаа мэдтгүү ч юм уу. За тэгэл юун дээр бас амар үзэгддэг ш. Одоо ингээд хөрөнгө оруулалт дээр бас хүмүүс ингээл нэг жоохон би бол яг тэгжээс аахгүй. Би оюутан байхдаа нэг валют арилждаг гэсэн. Foreign exchange гэж хэлдэг шүү дээ. Forex гэж хэлдэг. Тэрийг яг онлайнаар ингээ хийж агаад би тухайн үедээ бол ингээл жоохон мөнгө бол оюутан хэмжээ жоохон мөнгө л хийж байгаа шүү дээ. $500,000. Тэгэл фүн гэл алдаал уул нь ингээл хөрхөн жоохон ингээл олж эхэлж байгаа л тэгэл фүн гэд алдаал тэнгүүт айчт юм билий. Тэгээ бүр амар айнгуутлаа за ер нь ингээл трейд арилжаа гэдэг чинь хэцүү юм байд юм бэ шүү. Тэ ингээ болидо ухааны юм бодоод ингээд одоо хүртэл би арилжаа хийдэггүй зүгээр яг хөрөнгө оруулдаг. Гэхдээ арилжаа хийдэггүй. Гэхдээ би магадгүй тэрнээс хойшоо ингээд айхгүйгээр өдөр болгоо ингээд хараад ч юм уу те зах зээл ингээд хараал хэлсэн бол би магадгүй тэргээ сурчин штэ. Магадгүй тэгээд алдах ч гэсэндээ олоод сурчин тэгээд зохицуулж болох байсан байгаа юм шиг санагдаж байгаа. Гэх мэтчлэн амар тийм амар санагдаад байгаа юм. Чиний хоёр дахь травма нь юу юм бэ? Тэрийг сонсгоо. За тэгээд тэгчээ хоёр бас тэгтээ травмануудаа ярээр заа юу. Ярина. Та Panorama podcast-ыг дэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. За миний хоёр дахь нь болохоор бас нэг айгуу сонин драма. Юу яадаг байхгүй юу? Бас л жоохон бахта. Бас л нэг 10 дугаар ангид очилүү дээ. Манай ангийнхан бүүнөрөө тоглож байгаа л тэгэл хичээлээ тараал тоглож байгаа л бүүнөрөө тоглож байгаа л шүлэндээ ордог байхгүй өсөөд. Тэгээд би одоо яагаад ч дагаад орчдгийг мөнгөгүй мэдсээр очиж. Тэгээд ингээд дагаж ороод тэгэл манай ангийнхан жоохон олуулаа баг 10 хүүхэд ч байлуу да. Тэгээд бүгдээрээ ороод шүлэндээ чинь хямдхан штуулна. Тэгээд нэг юм хоол моол аваад бүгдээрээ суугаал. Тэгэл би ингээд зүгээр юм авахгүй сууж явахгүй мөнгөгүй юм чаа. Тэгээд би нэг амар санаа зовоо. Зүгээр зовсон л ахaltaа тухай дээ. Анзаарахгүй тэгэл найзуудтайгаа цаг өнгөрүүлж байгаа нь илүү гоё байсан болохоор өөрөө нэг бодоогүй л ахaltaа. Тийм. Гэтэ яг ингээд бүгдээрээ юм авч сууж дуусаал тэгэл нэг хүүхэд над руу чи юм ахгүй мүү гэ хардаг байхгүй. Тэгсэн чинь бүгдээрээ ингээд харж байгаа байхгүй. Йоо. Oh my fucking god. Тэгээ би бүр ингээд амар ингээд mumble хийгээд яг ингээд миний хэл бүр орооцолтой зүрх амар түгтүг гэл. Тэгэл тэгснэ би тухайн үедээ ингээд өсөж байгаа штэ өдөржингөө тоглолол явж байгаа өсөж л байгаа. Тэгсэн ирнэл ингээд өсөхгүй байна гэж хэлэхгүй байгаа байхгүй юу. Зүгээр өсөж байгаа болохоор өсөхгүй байна гэж хэлэхгүй зүгээр би зүгээрээ гэд миний аманд юусоо өөрөө орж ирэхгүй. Яа. Тэгээ би зүгээрээ гэд ингээд тэгээд гэхдээ би тэр мэдрэмжтэйгээ тэгэл black бүр ингээд тэд нар хоолойдээ би тэд цаашаа юу яаснаа гэж санахгүй байгаа байхгүй юу одоо. Тэгээ би ингээд тэрнээс бүр амар юм ичээд эвгүй ингээд айгүй амар болоод тэгээ би одоо хүртэл тэрний trait нь юу юм бэ гэд харангууд би одоо хүн амьтантай юм хоол мол идэхэрэг ч юм уу би дандаа төлдөг. Заяа. Миний сүүлчийн $20 байгаад нэг хоол $10 гэжсэн бол би тэр хүнийг заавалчгүй даана. Тэр амар тэнэг зүйл байгаа байхгүй. Би ингээд сүүлийн мөнгөө өрөн байж би тэр хүнийг заавал өгөх шаардлагагүй. Яг тэр хүн үнэхээр одоо заадлын хүн маань мөнгөгүй байгаа би мэдээд ч юм уу эсвэл те out of generosity би ингээд айгүй их мөнгөтэй байгаад эсвэл ингээд илүү
зүгээр ингээд би ингээд сайхан сэтгэлийн үүднээс ингээд төлөй гэхээр би сайхан сэтгэлийн үүднээс би тэр хүний хоолыг авч өгөхгүйг байгаа байхгүй юу. Би зүгээр ингээд өмнө нь тэгэж амар embarrassed байдалд орж исэн. Тэр бүр амар хэцүү байсан болохоор би одоо дахиж тийм embarrassed байдал орохгүй. Энэ хүн намайг тийм одоо мөнгөхгүй гэж мэдэхгүй байх хэрэгтэй гэдэгтэр би амар толгуурлаад хөлрөөд байгаа байхгүй юу. Тэр ямар ч хүмүүс би одоо эрэгтэй хүмүүстэй болцсон ч бай, найзуудтайгаа зүгээр уулзсан ч бай, бүр шив шин анхнаасаа уулзж байгаа хүнтэй уулзсан ч бай. Би ингээд дандаа эсрэг хүнийхээ хоол, кофе, цайг ингээд төлж яадаг. Үлддэг. Тэгэхээр надад бас амар санхүүгийн хувьд айгу гарлагтай байгаа байхгүй. Би заавал тэг шаардлагагүй. Би илүү гарсан мөнгөө $5 хамаагүй ингээд инвест хийвэл хийгээд хадгаламж руугаа хийгээд ч юм өөртөө хэрэгтэй ингээд юм авч мавж болно ахгүй. Гэтэ би тэгдэггүй нь айгу сонио гэж. Тийм би бас тэгдэг. Гэтэ мэдгүй ингээд одоо учрал минь намайг ер нь мэдэх баха. Хүнээс ингээд одоо тэр нэг хүүхдээс амар их юм авдаг байснасаа болоод ч тэр юм уу? Ээж аваасаа ингээд юм санаа зовхгүй шууд авчдаг байсандаа ч тэр юм уу? Одоо болохоор ингээд би бүх юма хийж чадна гэдэг тэрэн дээрээ ингээд бат зогсох дуртай байхгүй. Минийтай адилхан. Тэгээ ингээд хүнтэй би нөгөө нэг хүнтэй болцоонд яваад тэгээд ер нь бол ингээд би ингээд найзтайгаа одоо ингээд болцоонд явсан experience одоо туршлагуудыг ингээд сонсохоор эргэтэйгээр ингээд байнга даалгадаг гэдэг ч байгаа байхгүй юу? Тэгээд тэрэн дээр ингээд амар их ингээд угаасаа дебет дээр хийсэн заяа бид нар хоорондоо. За эргэтэй төлөх хэрэгтэй. Яагаад тэгэхээр ингээд уламжлалтлаар тэ эргэтэй ингээд арай эргэтэйлэг гэдэг чанараа харуулахын тулд төлөх ёстой гэдэг нэг тэр нэг юм нөгөөд нь өөр нэг хүмүүс нь болохоор яхаараа тэгстэй адилхан цагаа зарцуулаад хоёр хүн уулзж байгаа 50% төлөөлөх хэрэгтэй шүү дээ. Өөр өөрсдийнхөө мэдүүлээс хоёулаа ажил хийдэг, хоёулаа юм байдаг бол гэд тэгж байгаа. Гуравт болохоор хэн болцоонд асуусан төлөх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Тэгээд надад болохоор гурав дахь нь аягүй таалагддаг. Угаасаа болцоонд асууж байгаа хүн нь төрүүлж офер угаасаа нөгөө хүнийгээ эвгүй байдал оруулахгүйгээр хийх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд тэнгууд би ингээд болцоонд ингээд хүмүүс намайг болцоонд өрөнгөд би явах амар дургу. Яг тэр мөнгө төлөх мөч ирэхэд ингээд би ингээд айгүй байдалд орохоо мэдээд байдаг байхгүй юу? Тэгээд ингээд болцоонд заавал явах тэр биш. Одоо жишээлбэл манай нагад цэгч нөхөртөөгөө цуг ингээд хоолнд ороод намайг ингээд хоолнд урьж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хүн ингээд тооцоо яриад ингээд авангууд би ингээд амар юм ингээд ичээд заяа нөгөө хүн ингээд намайг хоолнд оруулаад төлж байгаа нөгөө тэр хүндээ ингээд гой мэдрэмж өгч байгаа байхгүй юу? Тэгж яхад чинь би ингээд тэг төлүүлж байгаадаа ингээд миний бүр ингээд зүрх хөвдөөд ингээд дотор ингээд хэцүү болоод юм ингээд даалгаад ингээд байгаа ш. Тэгээ тийм нөхцөл байдал хүрэхгүй тулд би ингээд аль болох ингээд одоо мөнгөтэй болтлоо уулзахгүй байх тийм төлөвлөгөө гаргаж байгаа. Тэгээд тэр ингээд амар тийм иймэрхүү юмнууд нь яг хүмүүсийн ингээд нэг юм дутуудаа ингээд илүү их мэдрэмж өгөөд тэгээ бусдад ингээд илүү хүчрхэг харагдаж нөгөө сул талаа харуулахгүй гэсэн бидний нөгөө нэг юм маск юм шиг байна. Тэгтээ би бас энийг ингээд харж байхад ер нь тэрийг нь анзаардаг чамайг одоо ингээд мөнгөтэй төлөх гээд байгаа биш. Нэг тийм нөгөө нэг баярлуулах га төлөх гээд байгаа шүү гэдэг тэр сэтгэлийг чи анзаарч чаддаг хүмүүстэйгээ бид нар хамт байх хэрэгтэй байхгүй. Зарим хүмүүс бол ингээд төлөөд тах тусам төлөх ёстой юм шиг ингэж ханддаг. Тэг хүмүүс бол байдаг. Гэхдээ одоо би ингээд маш олон хүмүүстэй ингээд нийлээл зарим хүмүүстэй нийлхэ болсон ер нь амьдралын туршлагуудаа хараад хахад ингээд намайг ингээд төлөх гээд байгаа шалтгаан би баямдаа биш. Би зүгээр нөгөө хүмүүсийг баярлуулах гээд ингэж байгаа гэдгийг хамгийн их ойлгодог хүмүүстэйгээ би хамгийн дотно өгдөг байгаа байхгүй.
Одоо жишээлбэл учрал бит хоёр чинь ингээл боломжтой үедээ л болох ингээл нэгнийгээ баярлуулчих гэдэг гэсэн Монгол хамт амьдарч байх та тий. Нэг нь ингээл нэг дуртай юм авч ирж орж ирэл тий. Тэгээд нэг удаа нөгөө нэг цагаан сараар учрлын би байсан. Тэр хамт амьдардаг. Тэгээд учрал нөгөө нэг цагаан сар нөгөө мэдээж гэр бүлтэй хэмнэлэх ёстой шүү дээ. Тэр үед бас нөгөө ковид лөө гарч илүү яалаа сандгүй ямар хөл хоройтой байсан шүү дээ. Хөл хоройтой үеэр ингээд гэрлүүгээ авцсан учраас нөгөө хамаагүй наашаа бас ирэхэд асуудалтай. Тэгж яхад би ингээд шүн ингээд унтаж чадахгүй нөгөө нэг гэрлээ асаацсан нөгөө гэрлээ унтраач чадахгүй тэр үед нөгөө дөнгөж нөгөө crime сонсож эхэлчихсэн үе. Тэгээд нөгөө унтах гэхээр ингээл нөгөө нэг ил тоо хэрэггүй юм бодогдоод унтаж чадахгүй би бүр ингээд тарчлаа заяа бүр ингээд нойроод байгаа мөртлөө унтаж чадахгүй. Тэгээ би ингээд учрал руу ингээд хэлсэж учрал ингээд амар хөөрхөн яаж игээл хүрээд ирсэн заяа. Тэгснээ ингээд гэрээсээ ингээд цагаан сар тэнгэлж байсан болохоор ингээд баахан ингээд салаад малаад гэтэргээд ингээд надаа авчирч байгаа байхгүй юу. Тэгээ би бүр тэр ингээд ингээд одоо учралчин тэгэл ингээд адилхан тэндээ ингээд хүн ингээд дуртай юмаа тэндээ идээд ингээд гэр бүл нь бас ингээд идчих хат чинь тэндээс ингээд авчирж ийна гэдэг чинь амар том сэтгэл байгаа байхгүй. Тэгээ би тэрийг ингээд бодоод ингээд яхаар ингээд дотор ингээд одоо ингээд найзуудтай боломжтой болвол ингээд баярлуулах юмсан да гэдэг нэг тийм сэтгэл нэг юм төрөөд идэм юм аа. Тэгээ найзууд маань ч гэсэн яг тийм сэтгэлтэй аттай ингээд нийлдэг нь бас амар баярлалтай. Яа. За учрлын трама юу вэ? Яа трама гэхээс илүү би сая Анукаг ярьж байхад бодлоо л доо. Бусад хүмүүс яг адилхан тийм байдаг гэсийг нь би өстой мэдэхгүй байна. Гэтэ ямар ч сан манай аав хоёр болохоор зэрэг нөгөө нэг аль болох нөгөө нэг хүмүүсийг баярлуулж, хүмүүсийг ингээд шалтгаангүйгээр баярлуулж, хариу нэхгүйгээр баярлуулж гэж ингээд амар их зааж өгдөг. Ер нь багаасаа ингээд баг хамгийн хэлдэг байсан үг нь тэр юм санагдаад байгаа байхгүй. Ингээд зүгээр л хүмүүсийг баярлуулчих юм яах вэ? Зүгээр л заримдаа ингээд гайгүй ингээд мөнгө төгрөг ингээд байж таарах юм л одоо өөрийгөө болгочоо цаана ингээд мөнгө үлдээд илүү гарч явах юм бол найзуудтайгаа хоолнд дааччи, хоолнд дааж чаддаг юм бол ядаж хаяа кофенд дааччи гэдэг ч юм уу тий. Тэг ингээд заавал тэр хүмүүс чинь зөрүүлээ тэгнэ гэсэн үг албатай биш. Чи зүгээр найздаа ингээд сайхан сэтгэлээр ийм үйлдэл хийж байгаа гэдгээ ингээд зүгээр л тэгж хийгээд сурчих хэрэгтэй гэж тэгж надад зааж өгсөн байхгүй юу? Манай дүүтэй орчир дандаа тэгж саадаг. Тэгээ би яг тэрийгээ ер нь бараг заримдаа хэтрүүлэн хэрэгэлчих гээд байдаг. Нөгөө нэг юу зүгээр өөрийгөө болгочоо цаана нь үлдсэн мөнгөөр өнө тэрэ гэдэг юм заримдаа бараг алдагдчих гээд байдаг. Тэгээ тэр нь яг хаана яг яаж хураад байгааг мэдэхгүй. Гэхдээ ингээд ер нь бол тийм яг хүмүүст яг айл болох чадгаараа ингээд тусалчихсан ингээд юм туслахтаа ингээд одоо мөнгөн дээр яриад байгаа шүү дээ. Одоо гурлаач мөнгөний талаар ярьж байгаа юм чинь. Тийм тэгээд боломж нь байх юм бол би яг хайртай хүмүүстэй ингээд чадлаараа л яг мөнгөөрөө туслах хичээдэг. Яг тэр нь бол яг аав ээж хоёрын л яг хүмүүжлэндээ байгаа юм болов уу гэж би бас бодлоо. Яг сургасан юм. Тийм нөгөө нэг collective money trauma яг тийм collective тийм мөнгөний шарах гэж юм байдаг гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор одоо нөгөө нэг одоо жишээ нь монголчууд чинь жишээлбэл ингээд 90 онд гэдэг ч юм уу дөнгө сайхан штэ. Тэр чихтэй ингээд ийм ядуу мадуу үе байсныг үдцсэн хүмүүс болохоор ихэнхдээ тэр чихтэй тий. Тэгээд тэр чихтэй тэр үеийг үдцсэн, харцсан, мэдэрсэн хүмүүс байгаа болохоор тэр аяараа одоо ингээд нэг ийм мөнгөтэй харилцаанд жоохон юм доголдолтой угаасаа болцсон гэж би одоо бодоод байгаа шүү гэж байна. Ягаад тэгэхээр одоо ингээд монголчуудын дайлангуй цаанаасаа юм нөхөрсөг, илхэмсэг нэг тийм хүмүүс шүү дээ. Тэгээд уул нь хөдөө мөдөө хүмүүс өөрсдийнхөө одоо хүмүүс айлмтай ороод гарахад ингээд байгаагаа тавиал барьдаг тий. Яг угаасаа тийм соёлтой улс ахгүй юу. Тэнгүүд тийм одоо нийгмийн тийм соёлын ролууд бас ингээд тоглоод байгаа байхгүй юу. Одоо цаанаасаа монголчууд бол ингээд илхэмсэг байх хэрэгтэй юм одоо хүн ингээ гэрт нь ороод ирэхэд хүртэл ингээл цай офер хийхгүй байх гэж байдаггүй шүү дээ.
гадаадууд нэг амар тэгдэггүй шүү дээ. Ус цай өгсөн ч яалаа өгөөгүй ч яалаа ингээд асуудаггүй. Зөвөр орж ирэнгүүт нэг ус мус зүгээр өгөөл те. Тийм заавал тэрийг хүндээ зүгээр амсан тэр гэж мэгэл те. Тийм Тэгэхээр нөгөө нэг одоо энэ цаанаасаа манай Монгол улсын соёлын тийм үүрэг бас байна л да. Одоо хүмүүст туслах ч юм уу те ингээд тэр тигмиг гэсэн юмнууд бол байгаа. Тэрийг нь бол хийхгүй гэсэн юм бол биш зүгээр ингээд яг учрлын хэлсэн шиг өөртөө эхлээд ингээд наачаад авах юм авчаад хийх юм ингээд өөртөө ингээд хийчээд тэгээ дараа нь ингээд хүмүүст байх хэрэгтэй гэдэг нэг юм тунгийн тааруулаад ч юм уу те байчул айгу зүгээр юм шиг санагдаад байгаа л да. Тийм. Тэгээ би яг наад чинь гэхдээ бүр амар бодогдоод байгаа байхгүй. Одоо ингээд би ингээд гайгүй мөнгө хийдэг болол эренгүүт надад нэг би жоохон илүү мөнгө гарангуут би бол тэрийг хадгалаад тий одоо ингээд хадгалж мадгалах насандаа ирсэн хадгалаад одоо байрны урьдчилгаа байдаг юм уу эсвэл одоо юу байдгийг тий тийм өөртөө гэсэн юм хийж эхэлмээр байгаа байхгүй. Гэтэл би ингээд илүү л жоохон муу гарч чамал тэрмэндээ энэндээ гэл ингээд айгу өөрийнх нь миний өөрийн аяга дүүрээгүй ээж яхад би тэр жоохон хураас усаа ингээд буцаад тасгаад хахаар надад юусоо ингээд юм тогтохгүй би тэрийг юм болгож чадахгүй байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгтээ нэг бидэрт нэг юм бодол өгдөө штэ. Тэгхгүй бол ингээд харамч марамч гэхэд хүмүүс бодчихгүй гэдэг нэг айдас бас төрдөг. Одоо ингээд айран тий. Тэр чин нийлэнхийдээ бас бидний нэрлэхүү зан л да нэг тийм. Тэгээ ер нь нэрлэхүү байхгүй бол хэтэрхий цагаандаа гарцсан гэж хүмүүс ярьдаг байхгүй. Нэг тийм. Одоо шилбэл ингээд монголчуудын нэг соёл байдаг заяа. Монголчууд ганцхан бас биш л байх л та. Ингээд хүн юм өгөнгүүт it's okay гэдэг. Одоо нэг зүгээрээ би зүгээр гэдэг тэнгуүтгээ зүвээ авал та гэдэг. Гуйж иж нөгөө хүнтэй ингээд өгдөг нэг тийм зан. Тэгээ нөгөөтг нь ингээд за тэгвэл авъя та гэдэг. Тэгээ тэрвээ ингээд нийгмээрээ зүгээр ингээд маа энийг аав гэдэг нөгөөтг нь за баярлаа гэдэг ингээд баян хүмүүс тийм байсан бол ингээд үүнийх асуудал биш шүү дээ. Тэгвэл ингээд нэрлэгээл ингээл илүү дутуу ингээл юм хийдэг. Одоо Английн одоо Америкийн соёл бас байд юм шиг байгаа. Ингээд одоо жишээлбэл morning нөгөө нэг одоо ингээд хүмүүс ингээд яг жоохон хамаагүй сэтвчиж магадгүй sorry. Гэхдээ ингээд хүн нас орнгууд ингээд memorial дээр ингээд хүмүүс ирдэ штэ. Тэр үний одоо нөгөө тэнгууд тэр хүмүүс тийм эргүүлж тэр гэр бүлийн хүмүүс нь thank you гэсэн захиа бичих хэрэгтэй байдаг байхгүй. Тэр бол so useless thing заяа. Ерөөсө хэрэггүй штэ ингээл тэр хүн зориулж хүмүүс цаг гаргаж ирж байгаа. Гэтэ ирсэнд нь баярлаа, тэгсэнд нь баярлаа, ингэсэнд нь баярлаа гэсээр амьдрал амар богдхон байгаа байхгүй. Тэгээд зүгээр хөрөн зориулаад ирсэн тэгээд баярлаа гэл тэндээ дуусахгүй ингээд тэр хүмүүс рүү эргүүлж ингээд энэ өдөр цаг гаргаж ирсэн ингээд хүмүүстэй баярлаа гэж заавал тэгвэл ингээд хүн алдаад ингээд шаналж байгаа ингээд хүмүүс ингээд стил те тэр ирсэн бүх хүмүүс гараараа ингээд захаа бичээд явуулах хэрэгтэй гэхээр бас их ажил байгаа байхгүй. Тэг ингээд хэрэггүй тохиолдолд хэрэггүй юм гэж үг нь байд юм шиг байгаа. Тэг бид нар өөрсдөө нөгөө бас эцэг эхийн одоо нөлөө нийгмийн нөлөө найзуудын бас нөлөө байгаа шүү дээ. Одоо тэр бүх зүйлүүдээс бид нар ямар нэгэн за хүн ийм байх хэрэгтэй юм байна. Хамаагүй ингэж барьцаж болохгүй юм байна, ингэхгүй юм байна гэдгийг бид бас сурчдаг. Тэгээ тэрийг нэг том болохын хэрээр ингээд хаяхад айгүй хэцүү болчдөг. Одоо бидний бас нөгөө нэг юм зан бас баадахгүй гэр бүлийн соёл те зөвхөн мөнгөн дээр ч одоо хүмүүстэй харьцах харилцаа штэ. Тэр зүйлүүд ингээд бид нар тэр мэдээлэлтэй төрөөгүй мөртлөө өссөн орчин харсан үтсэн зүйл маань бидрийг нэг хүн болгонгууд тэрийг ингээд том болох тусам ингээд тэр ерэн зөв юм уу те тэр ерэн буруу юм уу гэдэг тэр юм аа ингээд байнга ингээд чаленж одоо хийж би өөрөө ямар хүн бэ гэдгийг олох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ одоо мөнгөн дээр ч гэсэндээ те манай эцэг хичнээн ингээд одоо мөнгөн дээр ингэж ханддаг байсан. За би өөрөө мөнгөтэй яаж харцмаар байна те
Тийш. Би яаж одоо эцэг хийхээ гаргасан одоо алдааг давтахгүйгээр тэрийгэ сайжруулад бусад хүмүүсийн гаргаж байгаа алдаан дээр бас ингээд суралцах тий тэр юм бид нар яаж ингээ хэрэгжүүлэх үү гэдгээ хүн болгон өөртөө дотроо бодох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд за нэг ухаантай хүн гарч ирээ би мөнгийг ингэж ашиглалт ингэж тэгдэг ингэнгүүт хүн болгон хизээч адилхан нөгөө санхүүгийн байдалтай байдгүй. Одоо нэг зарим хүн чинь тэгэл одоо орж ирдэг хідэн мөнгөний өсгөвчтэй. Тэгээ тэрийгээ яаж жагаад айгүй ухаалгаар ашиглаад дахиж ингэж өөр юмд одоо үйл хөдлөх хөрөнгөтэй бүх зүйлд ингэ инвест хийж чаддаг тиймэрхүү хүмүүс байна. А эсвэл өнөөдрийн орлогоороо ингэ дөнгөж өнөөдрийнхөө хоолыг хүнсийг аваад үлдэх тиймэрхүү хүмүүс ч бас байгаа байхгүй. Тэнгүүд энэ хоёр бие биендээ зөвлөгөө өгөхөр чинь мэдээч хийснээр сайн зөвлөгөө өгөхөд бас хэцүү шттэ. Амьдралын мэдхгүй юм чинь. Тэгэхээр ингээд хүн өөртөө л хамгийн зөв гэж утсан тэр сэдвэр сурах ёстой зүйлүүдээ хэрэгжүүлээд явж явах ёстой юм шиг надад санагддаг. That's true. Үнэн шүү. Хүний яг юунаас шалтгаалаад тий. Тийм сая тэгээд Анукагийн хэлжсэн шиг нөгөө өөрийнхөө одоо нөгөө аав ээжсэн ингээд ийм experience туршлага ингээ өгсөн ч гэсэндээ өөрийнхөө сэтгэл зүг яаж авах өөрийнхөө амьдралыг өөрөө яаж авах хүмүүс өөрсдөө шийдэн штэ. Тэгэхээр яг түрүү хэлжсэн шиг ингээд хэрвээ үнэхээр аав ээж шиг тийм алдаа гаргамааргүй байх юм бол санхүүгийнхаа мэдлэгийг илүү сайжруулж болж байгаа байхгүй тий ингээд одоо хэдэн төгрөгийн savings хадгаламж ингээ байж ах ёстой. Тэрийгэ цуглуулахын тулд юу хийх хэрэгтэй? Хэрвээ би тэрийг ингээд цуглуулаагүй байх юм бол тэгвэл би хүнд юм авч өгөх ч юм уу тий эсвэл өөрөө ингээд илүү их мөнгө үрхээ болоод гэд тиймэрхүү юмнуудаа мэдэж өөрийнхөө анхан шатны мэдлгүүдийг эн тэндээс цуглуулж тий ингээд мөнгө ярьж байгаа. Мөнгнөөс юусоо айж болохгүй хүмүүс. Би одоо тэрийг одоо жил хэрэг тусам л өөртөө болоод босод хүмүүст таарсан болгонтой л ярьж байна гэдэг шиг. Ингээд юусоо ингээд мөнгөний талаар ярьдгүй чи хэдэн төгрөгийн цалин авдیں۔ Гэж асуухаасаа ч айдаг. Тийм байх ингээд уулын боломжгүй байх. Ёсгүй байхгүй. Одоо ингээд магадгүй ингээд нэг хүн одоо тий санхүүгийн шинжиж хиймээр байдаг. Над дээр ирээд чи хэдийг авд юм бэ гэд асуух боломжтой байх хэрэгтэй байхгүй. Яа тэгэхээр ингээд индастри тий ингээд зах зээл дээр бол ийм л хүн өмнөрхөн үнэлгээтэй юм. Чи ажилд ороод асуухад тэгээ хэлэхэд боломжтой гэд нэг юм бенчмарктай баймар байна шүү дээ. Ярилцах боломжтой. Тэгээ нэг компанид бас ажил хийдэг бол ижлэхэн цалин авдаг байх ёстой юм шиг санагдаад байгаа байхгүй. Гэхдээ нөгөө одоо ингээл нөгөө gender pay gap биш үү? Одоо тэрийг одоо нөгөө нэг хүмүүс бүр тодорхойлцсон одоо class ceiling гэж ярьдаг. Тодорхой нэг хаалт авдаг. Одоо уусаа дэлхийд даяар одоо ингээд эрэгтэй эмэгтэй хүн хоёрын нөгөө нэг юм авж байгаа цалинг нь харьцуулаад үзэх юм бол эрэгтэй хүн яг ижилхэн боловсралтай, яг ижилхэн одоо нөгөө нэг төвшөнтэй хүмүүс яг ижилхэн ажил хийж байгаа тохиолдолд тэр хүмүүс ингээд цалингийн судалж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд эмэгтэй хүний цалин хамарцсангүй бага байдаг. Эрэгтэй хүнийх болохоор ингээд өссөн байдаг. Тэр ингээд ямиг багсгаж нөгөө нэг одоо экономи сайжирна гэдгийг ерөнхийдөө хүмүүс хилээл яваад байгаа заяа. Ижилхэн ингээд цалин одоо тэгэхээр ингээд маш их асуудлууд байгаа байхгүй. Бас эмэгтэй хүний мөнгө үрдэг паттерн шал өөр өдөг эрэгтэй хүнийхээс. Одоо жишээлбэл нөгөө нэг юун дээр би нэг судал ном уншижсэн юм аа. Тэгж яхад эмэгтэй хүмүүс яг яаж авдаг вэ гэхээр одоо ингээд ажлаа тарчаад хүүхдээ цэцэрлэгээс нь аваад хүүхдэд авчингуудаа хүнсээ цуглуулад тэгээд хүнсээ цуглуулчаад гэртээ ирж хоолоо хийчихэд гараад бас өөр нэг юм хийдэг ингээд нэг юм олон талаар ингэж нөгөө нэг явдаг нэг тийм паттерн гарч ирж байгаа байхгүй юу? Гэтэл нөгөө эрэгтэй хүнийх болохоор хүүхдээ авах нь ингээд нөгөө нэг арай бага заяа. Тэгээд ингээд ажлаа тараад бараг гэрлүүгөө явдаг нэг тийм яг ижилхэн юм паттернуудыг ингээд судлаад үзсэнгүүт эрэгтэй хүний одоо ингээд нөгөө юу хийдэг амьдралынх нь хэм маягаас шалтгаалж бидний мөнгө үрдэг зардал хүртэл шал өөр өдөг. Тэгээд тэр нь ингээд нөгөө нэг бас ингээд яг ижилхэн систем хүн болгонд адилхан хүртээмжтэй байдгүй юм байна гэдгийг нөгөө нэг судалгаагаар угаасаа гаргаад ирсэн байхгүй юу.
Тэгмэд одоо ингээл нөгөө нэг бид нар одоо жишээлбэл одоо Лондонд амьдарч байгаа хүмүүсийг харахад одоо ингээд нийтийн тээврийг хэрхэн хүртээмжтэй болгох вэ те? Нийтэд нь ингээд хүртээмжтэй байлгамаар байтал одоо зарим хүн хаашаа явах туртай хаанаас ажиллаа хийж байгааг нөгөө нэг тэр болгон мэдэх боломжгүй ангууд ингээд судалгаа хийж хүмүүсийн одоо өдөрт нийт гаргаж байгаа тэр нөгөө нэг зардлыг ингээд тооцоолоод аль хямдханаар тэгтээ бас өөрөөсөө алдагдaltaй байхгүйгээр ингэж нөгөө тооцоолч өнөөдрийн одоо нэг системийг гаргаж ирж байгаа байхгүй. Тэгээд Лондонгийн нөгөө бас нөгөө им underground систем мэтэр ингээл дэлхийн одоо нөгөө им public transport нь маш сайн хөгжсөн байдаг. Тэнгүүд нөгөө хүн бас машин авах шаардлагагүй болчихж байгаа. Тэнгүүд нөгөө улс олгон ингээд шал өөр нөгөө нэг юм системтэй. Монгол жишээлбэл машингүй бол ажил бүтдэггүй. Лондонд машинтай байснаас public transport нь маш хямдхан болчдөг. Тэгтээ ингээд convenient гэдэг. Тэгээ бүх газар хүртээмжтэй. Ерөөсөө машин нэр байхгүй. Тэнгүүд нөгөө одоо хүн болгоны бас нөгөө нэг юм ирээдүйдээ бодож явж нөгөө ядаг санхүүгийн юм нь бас шал өөр байгаа байхгүй юу? Байртай машинтай байх хэрэгтэй байдаг шүү дээ. Ихэнх тохиолдолд. Тэгвэл Англи, Лондонд ядаг вэ гэхээр байртай хүн цөөхөн бүх хүн рент төлдөг. Машинтай хүн бараг байхгүй. Тийм байдаг. Тэгээд ингээл амьдрал тэгэл өрнөөл явж болж л байгаа байхгүй. Тэгэхээр хүн яг өөрийнхөө яг ингээд нөхцөл байдалд юу тохиромжтой тэрийгэ хийгээд явж илээвэл болж байгаа юм шиг. Надад бол одоогоор бол надад нэг амар дутагдаж гачигдаад байгаа юм бол үнэхээр байдгүй. Би зөөгчөөрөө ажиллаад би өдөр тутмынхаа хоолыг гарч орох мөнгөтэйгээ юу хэрэг ухаалгаар хандах юм бол хоолоо хийсээр агаад мөнгө цуглуулах боломжтой байгаа байхгүй. Гэтэл тэгтгүү. Тэгээд би тэгтээ надад нэг тэрэн дээр бүр ингээд нойроо алдаад ёо мөнгө өстой амар ингээ хэцүү гэж ингэж толгоогоо гарчлаад ах шаардлага бас байдгүй. Одоогийн бас 50 байгаа юм нөлөөлж байгаа л та. Гэтэ ирээдүгээ бас бодох болгонд ийм төгшөөртэй мэдрэмжийг бол өдөр болгон авч болно шүү дээ. Гэтэ тэхгүй байхыг хичээдэг болохоор ингээд одоогоор бол болоо л юм л та. Яа. Тэгвэл нэг бол чи ингээд мөнгөний шарах айгу багтаа хүн байна гэсэн үг. Үгүй бол чи ингээд мөнгөний шарах айл эзний эдгэц хүн байна гэсэн үг. Заавал шарахтай ойлгож байгаа нэ. Яа. Шүү. Би тэр монголчуудын юун дээр бас амар бодлоо л та сая хэдлээ нөгөө нийгмийн ингээд ярьсан чинь бас нэг би ярих гэсэн юм амар мартчихъя. Яг зөв. Тэр нөгөө одоо ингээл би саяхан нэг юм таньдаг хүмүүстэйгээ ярьснаас саналаа. Одоо ингээд амар дэжгүү цайлан авдаг болцсон гээл тэгж байгаа байхгүй юу? Тэгэл тэр нь хийдийн ингээл би дотор бодож байгаа шүү дээ. Гэтэ тэр өөрөө хэлэхгүй бол би хийдийн юм ингээл шаардлагагүй шүү дээ тий. Зөв бэлэгч ш. Тийм тэгээд би амар гайгүй хийж байгаа гэж хэлж байгаа бол уул нь хэлчихвэл айгу зүгээр. Хийвэл зүгээр тий. Curiosity асуугаад тий. Тэгтэл ерөнхийдөө нөгөө нэг сая нөгөө цалингаа ер нь хүн амьтанд хилдэхгүй монголчуудын нэг шалтгаан нь би бодлоо л да. Хэрвээ ингээд цалингаа хэлчингүүт энд тэндээс надад тэдэг зээлч идэх үү, цээлж идэх үү гэдэг ингээд яг тэгээ хэлэхгүй. Тэгдэг бах. Тэгдэл ах тий. Тэрнээс л болдог бах тий. Гэхдээ энэ бол зөвхөн монголчуудын зам бол биш шүү. Гадаад хүмүүс бас одоо ингээд ер нь цалин малингаа тийм цалин асуух нь айгу бүдүүлэг зүйл болчдөг. Тэгээд гэтээ одоо шинээр хүмүүс цалинг нуух нь одоо ингээд нийгмээр нь бидрийг ингээд нэг ажил олгогч нарт тэрх ёстой гэд биднэрт итгүүлсэн болохоор бид нар ингээд хэлэх сонирхолгүй байгаад байгаа маа. Хэрэг хүн болгон ингээд хэлдэг болох юм бол одоо нөгөө цалингийн эцэс ондоо байгаа байдал бол илүү тэгш хэлбэрлөө очих ёстой юм а гэж хүмүүс бас нөгөө нэг аргумент дэвшүүлж байгаа. Тийм. Би тэрийг нь бас харсан. Тэр аргументыг би айгу дуртай байгаа гэж хэлсэн тийм. Аль болгол миний бодлоор мөнгөний тал дээр одоо жишээ нь аль болох ил тод байгаа л хүн амьтантай яриад би яадын чи яадын гэл ингээл яриул айгу
болохоор юм шиг санаж байгаа. Одоо ингээд баячууд юу гэдэг вэ гэхээр баячууд гольфийн талбай дээр уулзаад зөвхөн мөнгө л ирдэг. Тоглохоос гадна чи хэдэн төгрөгөөр хаашаа тий яа бас нэг network. Тийм тэгэл таньдаг хүнтэйгээ ингээд гарч байгаа бол тий хэдэн төгрөгөөр хаашаа хөрөнгө оруулах чинь хаана ямар юм байна тий би одоо ингээд ийм юм болж юм ингээд мөнгөнийхөө талаар маш сайн ярилцдаг. Тэгээд мэддэг нэгнээсээ мэддэггүй нэг нь сурдаг. Тэгээд тийм учраас ерөөсөө мөнгөний талаар амар цалин байлан юу гэдэг юм бүгднгийн л хүмүүстэй ингээл ил тод ярилцчихлаа боломжтой юм шиг. Миний мэдхгүй юмыг өөрийнхөө мэдчихэл байгаа байхгүй. Тэр би ингээд яаж болж юм бэ гэж мэдхгүй. Би мэдхгүй байгаагаа ч мэдхгүй юм чинь хин нэгэн хүн надад ингээл яриад өгвөл би айгу бенефит авчих гал байгаа байхгүй тий. Тийм. Имэн. Гэтэ би бол мөнгөний талаар байнга ярих амар дургүй. Учир юм хэлчихсэн sorry. Мөнгөтэй холбоотой юм яриг л надад бүр амар их юм ингээ бодогдоод байгаа байхгүй юу. Гэтэ ингээд нэг алийг ярих хэвээр мэдхгүй. Тийм ингээ мэддэхгүй амар ингээд хэцүү болоод гэхгүй. Тэгээд амар хэцүү болоод байгаа даа шиг ингээд альнаас нь эхэлж яривал арай ингээд хамааралтай юм болоо гэдэг ингээ бодоод байгаа байхгүй юу. Тэгээд би бас яг бодсон. Хамаагүй штэ. Би яг нэг жоохон бахасаа аав ээжээсээ мөнгө гуйх амар дургүйсан. Гэт аав ээжээсээ ингээд мөнгө гуйхаа ингээд амар ядаргаатай санагддаг. Ер нь ингээд яах гэж байгаа ингээд амар тайлбарлал ингээд баг гуйж мууж амар дургу. Тэгээ тийм болохоор 7 хоног ингээд сайн охин байна гэж тийм баг тэгж мэгээд тэгмэргүй аахгүй юу би. Зүгээр сайн охин байж болдгоо нас тий. Тэгээд би ингээд яг тийм учраас ингээд гэтээ ингээд надад бас бүр мөнгө өгдөггүй биш бас ингээд нэг өгнө штэ ингээд муна эсвэл өдрийн хоол моолны мөнгө төгрөг гэдэг ч юм ингээд өгнө. Тэгэнгүүт тэр нь надад ингээд хангалтгүй санагдаад байдаг бас ерөөсөө. Би ингээд бас өөрөө хүссэн юм авч идмээр байна. Найзуудтайгаа гоё ингээд цагийг өнгөрөөмөр байна. Тэнгүүд надад юусэн ингээд мөнгө авахгүй болохоор ингээд надад айгүй хэцүү. Тэнгүүд бодогдсон юм нь болохоор зэрэг би аав ээжээсээ мөнгө гуйхгүй байхын тулд би өөрөө мөнгө олдог байх хэрэгтэй юм байна гэдэг юм ингээд амар бодоод. Тэ амхандаа л ингээд өөрөө мөнгөтэй олчих гээд би чинь хичээл 10 жил тахт чинь нэг зургийн хичээл англи хэлний хичээл хоёртоо амар сайн байсан. Тэг хүүхдүүдийн даалгаврыг хийж мөнгө авдаг байсан. Анги дээр. Тэгэж юм марксэн юм шүү дээ. Одоо хүртэл тийм. Одоо ч тэр нь явчихдаг нас тий. Гэтэ манайд тийм зах зээл нь байдаг байсан юм аа. Өөсөө зах зээл нь байдаг. Зах зээл бий болоод байгаа байхгүй. Йоо зургийн даалгавар маалгавар авангуудаа нэг шүн сууж байгаа л зүгээр 4-5-ыг зураал чадвал бараг 6 мураа зураал тэргээ зарна шүү дээ. Хэр сайн зурснаасаа шалтгаалаад арай гайгүй үнэтэй зарж мараад хямдхан зарж мараа. Нэг тиймэрхүү байсан юм байна. Тэгэл дүнгэж төгсвөл оюутан болоогүй юу? Бас нэг англи хэлний багш магш хийх гэж үзэж мүдэдсэн би чаа. Бас. Чи бүр айгуу тийм бизнесийн ухаантай хөөхтэй шүү дээ. Гэхдээ нэг бизнесийн ухаан байхгүй яаж хаас зүгээр л яаж мөнгө олох уу гэж амар их боддог байсан юм шиг байгаа. Тэгээд хадгаламжийн тал дээр яг манай ээж надад амар сургацсан юм шиг санагдаад байдیں۔ Надаа. Одоо ингээд жоохон байхад ингээд хүмүүнтэй ингээд уулзахаар ингээд нэг яа зүгээр л ингээд мөнгө өгдөг гэсэн шүү дээ. Нэг танихгүй ах ихч нар, таньдаг ах ихч нар ч юм уу, хамаатнууд ч юм уу. Тэнгүүт ингээд 500 төгрөг мөрөг өгдөг ч юм уу, тий. Тэнгүүт ингээд ээж надад за чи ингээд 500 нь ингээд 500 төгрөг ингээд чи шууд ингээд аваад ингээд зарим гэдэж мэдээд ингээд дүүрч болж байна. Гэтээ ингээд чи ингээд уг нь чамд хэрэгтэй ирээдүйд чинь хэрэгтэй юм гэх юм бол ингээд чи хадгаламж гэдэг зүйлийг ингээд өөрөө ингээд багасаа сурцсан байх хэрэгтэй. Тэгэхээр энийг ингээд habit болго гэдэг ингээд надад зааж өгсөн байхгүй юу? Тэгээ тэр нь юу вэ гэхээр ингээд би ямар нэгэн байдлаар орлого орж ирэх юм бол тэр мөнгөнийхөө тодорхой хувийг заавал хадгаламжиндаа хийчээд тэгээ үлдснээр нь амьдр гэдэг ингээд тийм одоо философи гэх юм уу тийм юмар ингээд ер нь бол өссөн хүмүүжигдсэн гэх юм уу. Тэгээд яг тэгжээж яг ингэж сурсан юм шиг санагдсан. Одоо тэгтээ тэрнээсээ болоод ингээд траума гэхүү эсвэл зүгээр дадал зүг гэх юм болов. Дадал тэр чинь одоо тийм гоё мөнгөний санхүүгийн мэдлэг байгаа байхгүй юу? Тийм. Санхүүгийн мэдлэг. Тэгээ тэнгууд одоо чинь надад ингээд бүтэн ингээд мөнгө ороод ирэх юм бол
би тэрийг заавал ингээд далт хийхгүй бол ингээд бүтнээр нь өрөх юм бол ингээд миний хувьд бүр ингээд гэмт хэрэг хийж байгаа юм шиг мэдрэгдэт байдیں۔ Тэр чинь мал сайн штэ. Тэгээд чиний артал чинь тэрийг хуримтлуулаад артал чинь дахиад тийм нөгөө байхгүй болчихгүй гэсэн юм байхгүй болчихж байгаа юм шиг. Тэр бол айгу сурсан том юм. Өчрлэн хэлж байгаа нь бас нэг юм бодогдууллаа. Одоо ингээд мөнгө нийцэж хангалттай санагддаггүйсэн гэсэн штэ. Тэгвэл бид нар ингээд нөгөө авж байгаа ингээд цалин хүмүүст хизээч хангалттай угаасаа хизээч байхгүй юм шиг санагддаг. Зүм зарцуулахаас өөр ямар ч арга байхгүй. Тэгвэл ингээд би амар олон хүмүүсийн ингээд санхүүгийн өөрсдийн мөнгөтэй хандах тэр юмнуудыг ингээд таарал цамал уншдаг. Тэрэн дээр манай нөхөр жилийн 70,000 паундын цалин авдаг, би 40,000-ыг авдаг. Тэгтээ би илүү сайн мөнгө төлөвлөж чаддаг хүн гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд хичнээн бидний ингээд хэрэгцээ бол бүр хязгааргүй юм хөдөлж аваалах юм бол угаасаа тэнд үйлдвэрлэж байгаа газар аваалах тусам үйлдвэрлэе л. Тэгэхээр ингээд нөгөө бид нар ингээд одоо яг юу хэрэгтэй гэдгээ өөртөө тодорхойлох хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө хязгаар ингэж тавихгүй бол ингээд одоо ингээд мэдээж цалин өсөх тусам гарч орох тусам илүү хүмүүстэй найзлна. Тэр найзууд донд илүү их чамаас илүү цалин олдог хүмүүс байна. Тэдний авж байгаа цалинд ордог газар гэж тусдаа байгаа байхгүй. Тэгээд ингээд тэр газар руу чи орохын тулд байхгүй цалингаараа ингээд хамт тэр хүмүүстэй өнгөрүүлээд ингээд яхаар уусаа бид нар мөнгө цуглахад айгүй хэцүү болж эхэлнэ. Тэгээ нөгөө хүмүүстнийх асуудалтай биш байгаа мөртлөө бидэрт маш их асуудлыг ингэж нөгөө нэг өгч байгаа байхгүй. Тэгэхээр ингээд авж байгаа цалин одоо тэгэхээр би тэрэнд одоо ярьдаг нэг тийм үгтэй болсон. Tax bracket-д тааруулж амтран тий. Төлж байгаа татвартай яа. Тэгээ би бол угаасаа тийм амар баян биш. Гэхдээ би мөнгө цуглуулах боломжтой. Тэгээ би юундаа илүү анхаарах хэрэгтэй. Одоо жишээлбэл би ойрт бол яг үнэнэл хэлээ тий. Айгүй хувцс айгүй олон одоо нөгөө нэг өмнө нөгөө мөнгөгүй байхдаа авч чаддаггүй байсан юмнуудаа одоо авч эхэлж байгаа байхгүй. Одоо өмнө бас ярьсан тэр өсний одоо тэр нөгөө асуудлаа шийдэхийн тулд IPL машин авсан тий. Харам удаа болохоор одоо шил авлаа тий. Тэгээд одоо өдөр тутамдаа өмсч яхад зориулсан айгүй чанартай хувцснаас үлд авсан. Тэгээд одоо 100 болж байгаа болохоор бас ингээд нөгөө 100 өмсөхөд зориулсан хувцснуудаа бас авч явах юм Монгол явахад бас бэлтэж байгаа. Тэгээд ингээд яхаар бас айгүй их юм авцсан юм шиг мөртлөө би ингээд юу харж байгаа сүлд авсан нэг өмөд байгаа байхгүй юу. Тэр өмдийг би 75 паундаар авч байгаа байхгүй юу. Тэгээд 75 паунд чинь болохоор одоо Монгол мөнгө рүү шилжүүлэхээр энэ чинь бараг л одоо 300,000 орчим байгаа байхгүй юу. Харьцаагах. Тэгээд бас Монголд би сая 200-ийн цалин авдаг байж байгаад би 300,000-аар өмд авбал хэцүү шүү дээ. Гэхдээ би энэ өмдийг авснаасаа хойш би 6 удаа өмсөхөд өрчихгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр сайн юм авахаар ингээд нөгөө нэг юм өвдөгний хэмээ гарч мараад ингээд хэцүү болоод байхгүй угаахан ч багасчдаг. Цэвэрхэн тэрийг хайрлж өмсөд ингээд яхаа. Тэгэхээр ингээд чадах хэмжээгээрээ бид нар бас сайн юм зарцуулж хэрэггүй зардлуудаа багасгахын тулд бас хэд их хувцас авахтаа багасгаад зөвхөн чанартай зүйл авахд зориулдаг ч юм уу те. Нэг авахаараа ингээд тэгэх юм бол одоо ирээдүйд 3 бодолк авснаас өнөөдөр аюу чанартай нэг бодолк аваад тэрийг хайрлаад өмсөх юм бол тэр чинь инвестмент болоод байгаа байхгүй бас нэг төрлийн хүмүүстэй харьцахтаа ч өмснө хизээч өмсөхөд ингээд нэг боломжтой тий. Тэгээ цөөхөн хідэн өдөр болгон өмсдөг хувцснуудтай. Тийм л тэгээ тийм байхыг хүсэж байгаа болохоор би одоо авж байгаа юмнууд дээрээ бас аюу чанартай юм авахыг хичээж байгаа. Тэгээд чанаргүй байсан ч тэгээд гаргаж болох зардал авал тэгэл хамаагүй. Тэгэл байж байгаа да. Яа. Тийм шүү. Дахиад нөгөө нэг мөнгөө яаж зөв зохион зарцуулах уу тий тэр нөгөө нэг өөрийнхөө нөгөө монголоор бол тэр нөгөө tax bracket-тэй амьдрна гэдэг чинь хүнжлөөрөө хөлөөж их штэ. Тийм штэ. Хүнжлийн хэрээр хөлөөж их. Тэгээд яг тэрийгэ хийгээд гоё санхүүгийн мэдлэгээ өөртөө
өөртөө тааруулснаар зохицуулаад тэг амьдрах юм бол юу л болж болдог. Саяны Анукагийн хэлсэн шиг хэрэглээний юм бол ингээд хязгааргүй байгаа л байдаг. Тэгэхээр зүгээр яг өөрт чинь хэрэгтэй юм юу вэ гэдгийг үнтэй байсан ч хамаагүй авч яахан зүгээрээ гэж хэлээд байгаа шүү дээ. Харин тийм яг өөрт нь хэрэгтэй л чанартай юу аз жаргалтай болгож чинь тий. Жим жоох үнэтэй шүү дээ. Гэхдээ эрүүл болгож байвал ирээдүйд явах эмнэлгийн зардлаа хэмжиж гин гэсэн үг шүү дээ. Тэгээд ер нь тийм шүү дээ. Тэгэхээр одоо ингээ priorities тий. Чухал зүйлүүд яг юу вэ? Тэрэндээ анхаарах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд бас жимд өнөөдөр мөнгө зарцуулж байгаа нь юу ч байхгүй зардал мөнгө өрөөд байгаа юм шиг мөртлөө. Ирээдүйд бас бидний болмоор байгаа ideal хүн те өөртөө сэтгэл хангалуун байх тэр байдал. Тэгээд дээрэс нь одоо тэн донд бас нөгөө найзуудтай уулзч болно шүү дээ. Зөв ийм дадал зуршилтай хүмүүстэй уулзж байна гэдэг чинь тэр хүмүүсээс бас сурах юмнуудаа ингээ бодоод ингээ харахаар бас инвестмент юм шиг байгаа байхгүй юу? Хөрөнгө оруулалт хийж байгаа. Ирээдүйд. Тэгэхээр ингээд тэрийгэ бодохоор ингээд хүн бас тэгэл зарим хүнд бол тэгэл жимд яваал энэ нэг өөрийгөө гангарч яасан хүн гэж харагдаж байгаа юм шиг мөртлөө тэр ухаалаг л байгаа байхгүй. Тэгэхээр заавал нэг юм хийнгүүд өөр нэг хүмүүс үг хэлж л байдаг. Тэгэхээр тэдний нэг амар анзаарахгүй яг өөрөө юу хүсэж байгаагаа л хүн хийх хэрэгтэй баха. Тийшүү. Яа. Стог ярьлаа шүү дээ. Би саяхан чиг аль дээр нэг юу яасан байхгүй юу? Нэг найздаа төрсөн өдрөөр нь бэлэг авч өгье гэж бодоод. Тэгээ би нөгөө нэг төрсөн өдрөөр нь бэлэг авч өгөөгүй амар утцсан гэх юм уу? Үгүй ингэсэн байх. Санчлаа одоо яг надаа гинт бэлэг явуулсан байхгүй юу? Зүгээр нь ямар ч шалтгаангүйгээр над руу бэлэг явуулаад тэгээ surprise ярьсан байхгүй надаа. Тэнгүүд нь би тэрэнд нь амар баярлаад бүр ингээд амар баярлсан байхгүй би. Тэгснээ за удахгүй ойрхон төрсөн өдөр нь болох гэж байгаа юм байна. Тэр үеэр нь зүгээр ингээд бэлэг явуулчихъя гэж бодоод. Тэгээ би найз лугаас нь ингээд юу ирэхтэй байгаа бол нэтэрээ гэд асуугаад тэгснээ өөрийг нь бас ингээд яаж нээж нэг ингээд юу ах гээд ер нь ингээд хэрэгтэй юм юу байна тэр гэж тандаж мандах гээд нэтэр ингээд битсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь би өөрөө л тэнэгтсэн юм л та хоёуланд руу зэрэг бичээд. Тэгсэн чинь ингээд найз залууныхаараа зэрэг яг өөрт нь яг юу хэрэгтэй байгааг нь ингээд хэлж өгөөд хэрэгтэй гэж одоо яг ийм ойр сонирхоод байгаа гэдгийг хэлж өгөөд тэгэл би за окей гэж тэрийг аваад өгчэй гэж бодоод авчиж байгаа юм. Тэгээд тэгсэн чинь маа найз болохоор зэрэг үгүй надад юу ч хэрэггүй харин манай найзлуу тийм аваад өгчих гээд. Тэгээд тэгэх юм бол намайг баярлуулсан гэсэн үг шүү гэд. Тэгээд тэгэнгүүт нь би за одоо тэгээд одоо гэх тэнгүүтэйгээд тэгээд би хоёуланд нь бэлэг авч өгсөн шүү дээ. Яа. Тэгээд тэр үед би бас яг нөгөө нэг яг юу гэх илүү яг за төлөвлөсөн юу байхгүйсэн тухайн яг мөчөд тэгээд би яг шууд зээлийн карт руугаа орж байгаа юм л да. Зээлийн карт руугаа ороод зээлийн карттай юм уу? Зээлийн карт гэж одоо юу вэ? Нэг манай банкнд нэг юу гэх нэг хэдэн долларын илүү юу өгчдөг байхгүй. Overdraft гэхүү одоо яг үгүй зээлийн карт гэж хэлэх юм да. Тэгэхээр тэрийг ингээд хугацаа амар жоохон давчуухан байдаг байхгүй юу? Одоо $100 дээш мөрөх юм бол би сарын дотор 4 хувааж төлдөг гэх юм уу? 2 сарын дотор 4 хувааж төлдөг. Нэг тийм юм байдیں۔ Тэгэд лимит нь гэхдээ кредит карт мартаг бол хамаагүй бага штт. Минийх бол яг нэг $1500 гэдэг. Яг юу нь бол лимит нь бол тэгээ би тэрийг 2 сарын турш төлж мөлөөд. Тэгж найз болон найзынхаа найзаалаад бэлэг авсан. Яа найз залууд ч гэсэндээ манай найзалтай айгу муухай хэлчлээ. Тэгээ хоёр найздаа тэгээ бэлэг авсан. Тэгээ би яхаа өмнө нь юусоо тэгэж нэг юм бэлэг юусоо баг авч өгч байгаагүй юм байна да гэж бодоод за яах вэ гэж гүрийгээл авч өгсөн дөө. Тийм. Манай хоёрт нэрээс сонсдоо шүү дээ. Муухайгаар хэлгээд бас мөнгөтэй хүн сайн найз байхад айгу амархан байдаг заримдаа. Надад тийм санагддаг. Ингээд одоо ингээл мөнгөтэй байна гэдг нь ингээд
хоббитой байх бас нэг ийм luxury ахгүй юу? Дөнгөж өнөөдрийнхөө хоолыг яйдаа гэд бодоо яж хахад юун хүнийг баярлуулах таа штэ. Тэгэнгүүт ингээд бас дотор сэтгэл байдаг ч гэсэндээ ингээд хүссэн бүх юмнуудаа найзуудтай авч өгөөдөх боломж тэр болгон олдоод байдгүй. Гэтэ ингээд нэг боломж гарч байгаа нэг үе дээрээ боломж гарахаар бид нар ингээд өгдөг л байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд бэлэн мэлэг одоо ингээл одоо бэлгэн дээр тэгэж их ач холбогдол өгдөг хүмүүстэй бас нийлж үзчихсэн. Тэгээ одоо ингээд тэгээ би өөрөө хүртэл ингээд надад тайтайхан бэлэг өгөхгүй бол тэнд нь гондож унтдаг заяа. юм уу. Тэгээд тэгдэг үе бас байсан. Тэгэл тэр хүмүүстэй аяанда нийлхэ болсон. Тэгээ өөрөө ч тэгээ одоо нэг хүмүүсээс ингээл одоо төсөө өдөр гингүүд энэ хүн надад ийм бэлэг өгөхстэй гэж горддгүү. Тэр өдрийг би өөртөө зарцуулах мөнгөө цуглуулж байгаа байхгүй. Тэгэхээр хинт ч найдаад ах шаардлагагүй. Би өөртөө л ингээд дуртай юм авч өөрийгөө баярлуулж байгаа юм. Тэгээд бас тэр нөгөө нэг юм өөрсдийн expectation те тэднийг манаж хийх нь бас зүг байгаа даахгүй нөгөө боломж хүн болгонд байдгүй гэдгийг л заримдаа хүмүүс бас мэддэггүй шүү дээ. Яг өөрөөхөө боддог ч юм уу. Тийм шүү. Яг өнөө. Кит чимэг болчихын тоор. Юу бодсон саяжгаа ингээл яриа сонсож байхдаа ингээл бас өөрөө давхар юм бодоод байгаа хгүй яриа сонсонгоо. Тэгээд тэгснээр би сая нөгөө нэг хувц авахд нөгөө нэг өөрийгөө мэдрэмжгүй тодорхойлох боломжгүй байгаа нэтрийгээ тэгсэн штэ. Тэгээд дээрэс нь өөртөө хувц авахгүй байдагийнх нь юу юм би ингээд өөрийгөө зүгээр кодлцсон байд юм шиг санагдсан байхгүй юу? Зүгээр lowering my expectations гэдэг юмтай бас амар түх юм санагдаад. Одоо жишээ нь ингээд юу гэх юм би ингээд яг хэрэгцээ гэд үзэх юм бол надад авах юм ингээд зөндөө байд юм шиг санагдаад идэв. Тэгэнгүүт би өөрийгөө зүгээр шуналгүй хүн гэд өөртөө итгүүлээд өөрийгөө хуураад гэх юм уу те. Тэгээд ерөөсөө өөртөө юм авахгүй яваад идэг юм шиг санагддیں۔ Заримдаа. Gaslighting yourself. Тий, өөрийгөө gaslight хийгээд. Тэгснээ одоо бас юу гэдэг чинь одоо би өөрөө болохоор зэрэг ингээд найзуудтай ингээд баяраар ч юм уу ингээд амар бил ингээд ингэж баярлуулж минцийн түргээл төрсөн өдрөөр найл болох ингээд хүмүүсээ ингээд баярлуулж чансандаа гэдэг юм ингээд амар их боддог байхгүй юу. Гэт хичнээн би ингээд хариу нэхгүйгээр тийм юмнуудыг хийж байгаа гэж байгаа юм шиг боловч би ингээд зөрүүлээд ингээд амар ингээд намайг тэгээсэй гэж би бас заримдаа амар хүсдэг байхгүй юу. Одоо жишээ нь юу гэдэг чинь төрсөн өдрөөр ингээд би хүн болгонд ингээд surprise ярьж мэрэл ингээд тэрэгэл найзуудтайгаа тэгдэг болвол надад бас ингээд төрсөн өдрөөр минь surprise яриасаа гэж би амар хүсдэг байсан. Тэгснэ тэр ингээд хүлээлт нь надад эргэж ирээгүй тохиолдол нь айгүй их байсан байхгүй юу. Одоо юу гэдэг чинь зүгээр л манай найзууд одоо тийм биш байсан ч гэх юм уу те. Тийм болохоор би ингээд тухайн үедээ ингээд амар hurt талаад ингээд амар гомдоод байсан байхгүй юу тухайн үед тэр найзуудтай. Тэгэнгүүт тэр мөчөөс хойш би ингээд зүгээр л өөрийгөө төрсөн өдөр тэмдэглэх дургу гэд өөрийгөө кодлоод. Сюрпризэнд дургу гэж өөрийгөө кодлоод. Тэгэд хүнээс бэлэг авах дургу гэж өөрийгөө кодлоод. Амар гонигтай хастай ч гэж. Тэгээд тийм гэж өөрийгөө кодлоод ингээд хүмүүст ингээд итгүүлсэн ч гэх юм уу бараг ингээд хүн надад бэлэг өгөхгүй бол би зүггүй штэ гэж мэгээ тэгээд явдуулсан. Тэгсэн хэрнээ би хүн надад бэлэг өгөх юм бол би бүр ингээд бараг уйлж хүлээж авдаг. Баярлалаа. Бүр ингээд жижигхэн юм өгөхөд хүртэл би ингээд бүр амар баярлалдаг. Тэгээд энд жоохон гонигтай л юм шиглаа гэхгүй. Амар сайн. Тэр юутай холбоотой юм шиг санагдаад байгаа. Одоо тэр хайрын 5 хилэмж биш тий. Одоо тэр чи зөндөө ингээд бэлэг чи үнэхээр бэлэг авах дуртай хүн байгаад хүмүүс чамд өгөхгүй байсан чамд ингээд трама үүсгэсэн. Харин одоо ингээд нэг тийм болгоцсон. Гэхдээ яг үндэ тэр өгөхгүй байгаа хүмүүс нь чам нөгөө бэлэг биш одоо жишээ нь үгээрээ ингээд чамд бэлэг бариад өөрийнх нь тийм хайрын хилэмж нь үг words of affirmation. Гэтэ бэлэг авч чаддаг хүн
байх хэрэгтэй байхгүй. Одоо манай ээж бол бэлэг авсаар гад ингээд би бүр өөх дургу болсон. Гой авдаггүй байсан байхгүй ингээл. Одоо манай ээж би тэгтээ ингээд том болохын ирээр ээжийг ойлгож эхэлж байгаа байхгүй юу. Өмнө ингээл бэлэг өнгөөд за гоё юм аа гэдэг хайчдаг. Тэгээд тэгэл эсвэл одоо манай ихч бас ээжд нэг айгүй үнэтэй vintage эмэг бэлгэлжсэн байхгүй. Ээж жил болоогүй хайцсан заяа. Тэгэхээр чи ингээд нөгөө өгж байгаа хүн одоо энэ хүн миний өгж байгаа бэлгийг бол тэгэж яаж авдгүй юм те хүн хайрлахгүй байна гэдэг тийм мэдээлэл нөгөө хүндээ оцчихж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ээжийг би одоо ингээд ойлгож байгаа байхгүй юу. Ээж надтай адилхан эдийн ээжтэй те байх гэж би ойлгож байгаа. Уусаа нөгөө удамшиж ирдэг. Тэнгүүд нөгөө би ингээд амар олон юм хийжсэн заяа. Би ээж надад тэр нөгөө нэг юм их мэдгүй нэг энергийн чулуутай нэг бугуувч бэлгэлжсэн юм аа. Би тэрийг хаана хайснаа санахгүй байгаа. Тэрийг бас ээж айгүй үнэтэй авч ирсэн баха тэр үедээ. Тэгээд үнэтэй байх нь хамаагүй байгаа байхгүй. Тэгээд манай бас үеэл надад намайг англи явах гэж байгаа гэд нэг бугуувч бэлгэлсэн байхгүй юу бүр хийлгүүлээд. Би тэрийг алга болгоцсон. Тэгээ би ингээд ерөөс над дээр юу ч тогтдгүй. Би дандаа юм хайдаг. Тэгээд ингээд маш цөөхөн юмнуудаа би ингээд өдөр тутам хэрэгэлдэг. Надад ганцхан нэг л зүйлт өгдөг. Бусад зүйлтнүүдээ би хэрэгэлдэггүй. Тэгээ тэрийгээ ингээд өдөр болгон зүүдэг. Тэгээ тэрийгээ өөр юм ашигладаггүй. Тэгээ надад зүүдэг ганцхан бүгж идэг. Тэрийгээ би өдөр болгон ашигладаг. Тэгэл боллоо. Тэгээд ингээд өдөр болгон зүүдэг бас нэг эмхтэй. Тэрийгээ хизээ солидггүй. Тэгэл байж л байдаг. Тэгээд бас хүнд нэг тийм амар их юм хэрэггүй юм шиг санагдаад. Над хувьдаа шүү. Хүн болгонд бас өөр ахaltaа. Гэтэ надад бол тийм одоо нөгөө бугуувч зүйлт мүлтний юмнууд өгөхөөс илүүтэй ингээд хоол мол аваад өгчүүл надад илүү бэлэг юм шиг болж очдог хүн сэтгэл авч өгөхөөс илүү хийж өгвөл заяа. Амар их сэтгэл. Тэгээд надад тэр нь ингээд илүү гой санагддаг. Яг ингээд тийм яг сэтгэлдээ байдаг баг. Бэлгэлжсэнээс тийм. Сэтгэлдээ л ах. Тийм тэрнээс би бас яг ингээд хүнээс ингээд бэлэн ингээд surprise нэтэрээ гэдэг тэнгууд нэг амар том юм ингээд expect хийгээд идэг юм бас бол вирусоо байхгүй. Зүгээр одоо юу гэдэг чинь миний төрсөн өдрөөр сая Анука надаа Uber-ээр хоол захиалж өгсөн. Манай гэрлүү. Би энэ тэрийг амар амтрахын нулимс туслуулан идсэн. Амар хөөрхөн бүр яг ингээд ажилдаа явах гээл босоод одоо яана одоо нэг юм идчихэл гардаг бах та гэж бол яг ажлын өдөр байсан миний төрсөн өдөр. Тэгж яхад Анука ажилдаа хийдээс гарахын инээ тэрэ гэж бахан асууж агаад за чанд хоол захиалаад өгье гэлтэгтэн би бүр ёо ямар гоё юм баярлаа гэх. Тэгэхдээ наач ахгүй заяа. Яах юм өндөр. Одоо тэгч би бас гойж байгаа байхгүй. Үгүй найз надаа нэг их юм бас өгч чадахгүй. Тэгээд өгч чадах юм нь л энэ нөө тэгээд чи ав гэж бараг шахаад тэгээд авсан та. Анука гэдэг өөрөө бас бэлэг авч чаддаггүй шүү дээ. Тий ингээд гүй гэдэг юм л шүү. Тий шүү дээ. Анука өөрөө бас тийм. Тий. Мина бас яасан нөгөө миний graduation-д би нөгөө оюутан байсан. Тэгээд тэр нөгөө ажил дээр хийх аюу олдохгүй. Тэгээд би ээжээс бас нөгөө нэг сургалтын төлбөр авч иж бас нөгөө gown graduation gown эдрээ авах гэхээр ингээд амар хэцүү. Тэгээ ингээд жоохон бас стрессжсэн үе ихгүй. Тэгсэн чинь миний gown-ы мөнгийг төлөөд тэгээ би тэрэнд бүр ингээд бүр амар баярлжсэн. Одоо тэрийг хизээч мартахгүй хаа. Graduation гэж бодох юм бол Мина paid for it. Яа. Тэгэл надаа гоё бас Анука ч гоё дафл байг өгөөд аяллаа авч явдаг тийм гоё байг авч өгөөд тэрийг би наашаа цааш явах дандаа авч явж байгаа. Ер нь аль хүнээс ингээд бэлэг хүлээж авдаг байж эсвэл нөгөө өгч чаддаг байх нь бас өөр амар гоё л ёслолтой хүн л болсныг бас дандаа мөнгө нарилаад байна гэж юу ах вэ? Яг хэрэгтэй үедээ хэрэгтэй болж чадчихвэл тэ гоё ингээд хин бэлэг өгч мөгөө тэгвэл үнэхээр гоё л доо гэж хэвчээ. Тийм нөгөө авч байгаа нөгөө хүндээ бас нэг тийм гоё fulfill мэдрэмжийг өгдөг байгаа байхгүй. Зөвхөн одоо авж байгаа хүндээ биш өгж байгаа хүн нь тэндээс бас айгүй кайф авдаг.
Харин тийм. Тэгэхээр ингээд хайртай хүнээрээ хүмүүсээрээ бас хайрлуулж ин сурна гэдэг чинь бас бидний сурах хэрэгтэй юм байгаа хгүй нөө. Өөрийгөө хайрлахаас гадна бусдаас хайрыг авах. Тийм шүү. Би бас сая хальт нэг гоё хөөрх юм бодогдчихлоо. За Зүгээр амар гоё юм гэх юм уу? Гоё ярих юм гэх юм уу? Юу яагаад нэг 10 жил төлөөс ямарчсан. За нэг төгсөх анги ч юм уу, төгсгийн өмнөх анги ч юм уу тэр авцаа байсан баг. 10 11 дугаар англиас юм уу? Тэгсэн чинь Валентин болдог байхгүй юу? Валентинаар бид одоо сингл хүн. Тэгэл юм бодохгүй шүү дээ. Хинээс шоколад хүлээх хөвтэй. Тэгсэн чинь гэртээ ирсэн чинь манай дүү надад шоколад өгөөд. оо яасан хөрхий. Тэгэл та одоо шоколадгүй ганцаараа тэнийг царайлж хармаа танд авсан гэд шоколад өгч өгөө. Бас зүгээр өгөхгүй байна. Тэгснэ зүгээр ч яахгүй ингээд ганцхан шоколад биш ингээд шоколадтай чихмэл мэхмэл өгөөд нэтрийгээд ер нь бол ингээд баахан ингээд юм өгөөдсөн юм а. Тэгээ ээж мэж тас бэлэг авцсан. Тэгээ аав тань бодож шоколад аваагүй л эз гэд. Тэгээд тэр мөрий бодонгууд ингээд амар хөөрхөн санагтаад байдیں۔ Очлын дүүн амар хөөрхөн нэг тийм юу анимын нэг жанр гэдэг чинь ян дээр илүү цүн дээр илүү нэг тийм character гэдэг чинь ингээд одоо ингээд нэг юм хүүтэн хүн шиг мөртлөө ингээд цаагаараа айгуу тийм дулаахан цүн дээрээ нэг болов наа үзүүлдэггүй. цүн дээрээ тэгэл яна би цүн байж магадгүй. Тийм хүмүүс гэхдээ хамгийн амар сэтгэлтэй юм шиг санагддаг шнэ. Чул амар тийм хэлийгснээ амар шулуухан хэлж мэллээд нэг тийм цаагаараа нэг тийм жоохон нэг юм хүмүүсийг плиз их сонирхолгүй хүмүүс цаагаараа бас амар сэтгэлтэй байд юм шиг санагддаг ингээд нэг ил ингэж үгээр илэрхийлээд идэггүй ч гэсэндээ цаанаа ингээд нэг нөгөө нэг хайрлах баярлуулах тийм сэтгэлийг тэгээ явж идэг нэг тийм наагаараа ингээд тэрч мэврэнгүүд яах гээд байгаа цаагаараатай баа. Гिचэнгүүтээ яг ингээд цаагаараа амин хөөрхөн бэлэн мэлэг өгөөлтэй одоо хөөрхөн хүмүүс хөөрхөж нэг тийм like people are so cute заяа гэл ингээд жижигхэн юм өгөөл тэгэл нөгөө нэг баярлуулчих гал те ингээд нэг яаж байгаа нэг хүмүүс ч бас айгүй хөөрхөн надаа нэг юм сэтгэл санаагаар унтсан үед хэцүү байдаг ч гэсэн ингээд нэг жагалтай үед хүмүүсийг бүр ингээд нэг хайрлах тийм хайр цаанаасаа гарч ирээд шүү. Тэгээд яа нэг хөөрхөн санагтаад тийм хүмүүс тий шүү. Жагалтайгаа юм байна манаа нукаа шүү. Тиймэрхүү жижигхэн моментуудыг бодохоор амар хөөрхөн санагддаг шүү. Тий. Яа за нөгөө үхэр юу лээ та хоёрыг нэг хэлдэг. Харин тий. Уг бол чухал холбоо. Тий. Энэ сэдвэр яриаг бол бараг дахиад ч нэг цаг үрийг ерөөл ярихаар л байна. Тий. Ярихаар л байна. Мөнгө бол айгүй чухал сэдвэл тий. Тий. Айгүй том сэдв. Дуусахгүй хаа. Тэгээд Минаши маш сайхан сэдв сонгож ярьлаа. Тэгээд айгүй их юм бас бодлоо. Хоёрыг ярьж байхад бас амар их юм бодож исэн ч гэсэн бас яг ярий гэхээр голдоо бас мартаад яг ярий гэсэн бүх юмудаа бас ярьж чадсангүй. Гэхдээ хоёрт бас яг тэгсэн баха. Нэг нь ярьж ангууд нөгөөсөө таслахгүй гэдэг нэг дотроо ингээд бодсон. Тэгээд сонсож байгаа хүмүүс ч гэсэндээ тийм мэдрэмж бас төрсэн байх гэж найдаж байна. Тэгээд энэ хүртэл сонссон хүмүүс авах юм бол баярлалаа. Баярлалаа. Дараагийн ангиараа уулзцай. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.